Нэг хоёр. За, орой мэндийг хүргэе итгэл яхан дүүс нар минь ээ. За тэгээд өнөөдөр нэлээ оройтчлоо. Тэгээ хэдийгээр оройтсон ч гэсэн ямар ч үсэн яг төлөвлөснөөр энэ цаг дээр эзнийхээ үгийг судлаад хамт цагийг өнгөрөөе гэж бодлоо. За тэгээд бүгд хамтдаа залбираад өнөөдрийнхөө цагийг эхэлцгээе. За өнөөдрийн унших судлах хэсэг бол Матай 9-р бүлэг 1-8 дугаар ишлэл байгаа. За тэгээд би залбираад тэгээ хамтдаа уншаад эхэлцгээе. За би залбирая. Эзэн бурхан минь энэ цагийн төлөө талархаж байна. Эзэн тэгээ яг одоо элдв янзын бодох, сатаарах зүйлсүүд байгаа ч гэсэн эзэн минь бид байгаа газартаа боломжтой хүмүүс эзэн таны гайхалтай үнэн дотор цуглаж эзэн таны үгнээс нэг ч гэсэн зүйлийг ойлгож ухаарахын тулд бид сүнсээрээ л ирэхийг хүсэж байна эзэн. Тийм учраас ариун сүнсээ та биднийг удирдаач. Тэгээ энэ цагт эзэн таны үннээс ойлгож ухаарахад минь та туслаарай. Дорой биднийг эзэн та өөрөө удирдах, биднийг нүүрсэж, итгэлээ, мэрэгэн ухаан мэдлэгээ та мэдлэгээсээ хуваарлаач хэмээн Есүсийн нэрээр энэ цагийг тань даатхан залбирч байна. Амен. За тэгээ бүгдээрээ хамтдаа өнөөдрийнхөө үгийг уншицгаая. Матай 9-р бүлэг 1-8 дугаар ишлэл байгаа. За тэгэхээр за би уншия. Тэр завинд сууж туулан явсаар өөрийнхөө хотод ирлээ. Үзэгтэн нэгэн саа өвчтнийг дэвсгэртэй түүнд авчирхад Есүс тэдний итгэлийг хараад саа өвчтөнд "Хүү минь зөрөгтэй бай, нүгэл чинь уучлагдсан" гэв. Үзэгтэн хуулийн багш нарын зарим нь Бурхныг энд оромжилж байна хэмээн боджээ. Есүс тэдний бодлыг мэдээд "Юунд та нар зүрхэндээ ёрын мууг бодно вэ? Нүгэл чинь уучлагдсан гэж хэлэх эсвэл босоод алах гэж хэлэхээ аль нь амархан бэ? Харин хүний хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд" гээд тэрээр саа өвчтөнд "Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь" гэсэнд мөнөөх нь босож гэрийнхээ зүг явлаа. Харин хурсан олон үүнийг хараад айн сүрдэж хүнд ийм эрх мэдэл өгсөн Бурхныг алдаршуулв. Амен. За дуу мөн гайг байгаа бох тий. Ямар нэг асуудал байвал комент хэсэгт биччихээрэй. Гайгүй бол хэрэггүй. Бүгдээрээ хамтдаа өнөөдрийнхөө үгийг уншаад хамтдаа ойлгох зүйл байна уу хараад явъя. За тэгэхээр өнөөдрийн 9-р бүлэг хэлж байгаа ямар үйл явдлаас ийшээ орсон бэлээ бүгдээрээ өмнөх видео Библи судлалыг үзсэн бол мэдж байгаа тий. Есүс дагалдагчдынхаа хамт Галил нуурыг гатлаад нөгөө ирэг дээр очиод нөгөө ирэг нь болохоор Декапол гэдэг ийм 10 хотоос бүрдсэн нэг ийм бүс нутаг байгаа тий. Харь үндэстнүүдийн хот гэж хэлж болохоор харь үндэстнүүд мэдээж яг тухайн үед ингээд ромчууд тэр чигээрээ ингээд хэд хэдэн улсуудыг ингээд эзэлсэн байсан учраас мэдээж юдэчүүд амьдарж байгаа боловч яг уг ухсаа нь бол харь үндэстнүүдийн бүс муж газар байгаа 10 хотоос бүрдсэн. Тэгэхээр тэр газарт Есүс очиод тэгээд тэнд мэдээж нууран дээр явах замдаа бол яалаа. Нөгөө шуургыг намдааж дагалдагч нартаа төрлөх айцсаас даван гарах тэрхүү итгэлийг тэд нарт дадлагжуулж те ерөнхийдөө заасан процесс гэж бид юу ойлгосон те. За тэгээд нөгөө нэг Декапол буюу нуурын ирэг дээр очиод яасан бэ гэхээр чөтгөрч шүглсэн 2 хүн ерөнхийдөө 2 хүн боловч ерөнхийдөө яг гол дүрийн 1 хүн байгаа. Тэр нь легион буюу за яг монгол хэлээр бол түмэн гэж орчуулж байгаа те. Тэгээд яг
одоо түүх их сурвалжийнхаа одоо юуг нь факт баримтыг харах юм бол 600 мянган цэргийг одоо удирддаг тийм цэргийн Ромын цэргийн удирдагчид өгдөг цол нь байгаа. Одоо цол гэсэн үг. Тэгэхээр асар олон мянган тэр чөтгөрүүд дотор нь шүглсэн байсан. Тэр нэг эзэн хоёр хүнийг эзэн чөтгөрийг нь хөөн гаргаад тэгээ онцгойл нь тэр нэг хүн эзэнд итгээд тэгээд амьдралынхаа эзнээ болгоо тэгээд дагаад явъя гэсэн боловч Есүс Христ яалаа. Эндээ үлдээд гэртээ очиж эндээ Бурхан чамд юу хийж өгснэг, ямар нэгүсэл өршөөлөө үзүүлснийг тунхаглаа гэж хэлсэн. Тэгээд ерөнхийдөө бараг илгээсэн гэсэн үг. Тэгээд хэсэг хугацааны дараа ингээд бид нараа Матай 14 дугаар бүлгээс ирнэ анзаарах юм бол дахиад одоо алгасаад бид нар ярьж ин л та яг нэг ойлгох нэг одоо шилжилтийг харахын тулд тэгээ Матай 14 дээр яалаа. Есүс Христ дахиад Декапол нутаг дээр хариу үндэстнүүдийн газарт очих үед юу болсон бэ гэхээр нөгөө нэг Есүс Христийг тэр гахаанууд руу чөтгөр ороод гахаануудыг ингээд те бүгд гахаанууд нь унж өгдөг штэ. Тэгээд энэ үйл явдлын дараа сүрцснээс айдсаасаа болж Есүсийг манай нутгаас яваач гэж хэлсэн нөгөө нэг хариу үндэстний хүмүүс чинь дараагаар нь буцаад ирэхэд нөгөө нэг урд нь чөтгөр чүглсэн байгаад Есүс Христэд итгээд Есүс Христийн тэрхүү хийж өгсөн зүйлсийг тунхагласны үр дүнд юу болсон бэ гэхээр Есүс Христийг нутагт нь дахиж ирэх үед бүгд баяр хөөртэйгээр уулзаа тэгээд бүх өвчтөе хүмүүсүүдэд цуглуулад Есүс Христийн сургаалын сонсож тэгээд 4,000 хүнийг Есүс Христ хоололдог бүх өвчнүүдийг нь эдгэж өгдөг ийм гайхалтай хариу үндэстнүүд дээр болсон юм өөрчлөлт бий болсон. Тэгэхээр ийм зүйл болоод тэгээд би сая Матай 14-ийг ярьчлаа л да. Гэтэ яг нөгөө нэг одоо энэ өнөөдрийн хэсгийн өмнөх хэсэгт нь юу вэ гэхээр Декапол нутаг дээр Гергесчууд, Герасчууд, Гадарчууд Есүс Христийг нутгаасаа яваач гэсэн. Тэгээд Есүс Христ завиндаа суугаад Матай 9-р бүлэг тэр завиндаа сууж туулан явсаар өөрийнхөө хотод ирлээ. За ингээ ийм өнөөдрийн үйл явдал эхэлж байгаа шүү. За тэгэхээр Гергесчууд, Герасчууд, Гадарчууд гэдэг аль нь ялгаа байхгүй. Библиэлд энэ гурван хэллэгээр байгаа. Одоо сайн мэдээний 4 номон дээр ээлжилээд ялгаа байхгүй. Нэг л бүс нутаг гэсэн үг те. Гадарчууд, Гергесчүүдийн. Тэгэхээр тэндээс өөрийнхөө Матай 9-ийн 1 дээр байгаачлан өөрийнхөө хот буюу Капернаум хот шүү. Есүс Христийн үйлчлэл Капернаум хот төвтэйгээр тэндээ Капернаумда буцаж ирсэн гэсэн үг. Тэгээ Капернаумд бас бидний мэдэх зүйл юу вэ гэхээр Андре, Симон Петр, Зебедийн хүү Яаков, Йохан нарын бас хот байгаа. Тэгэхээр тэндээ ирсэн. Тэгээ бүгдээр ингээ хараад явъя. Тэгэхээр Матай дээр бол яг энэ байхгүй ч гэсэн Марк, Лук дээр бас байгаа мэдээллүүдийг ингээд нэгтгэхэд бол яг энэ үйл явдлаас хэд хоногийн дараа гэж байгаа уймуу өвчин те оюмын өвчнийг эдгээж нөгөө зуутын даргын зарцсан өвчнийг эдгээсэн үйл явдлыг яг дараагаар үргэлжлэж байгаа байхгүй юу. Тэгэхээр дис дараа бол яг ерөнхийдөө зохиогчийнх нь өөрсдийнх нь ямар зорилгоор номоо бичсэнээс хамаарч ингэж бас наан цанаа орж байгаа. Тэгэхээр ямар ч үсэн гэсэн дараа нь яв болсон бэ гэхээр асар Есүс бол нутагтай байсан. Марк дээр харах юм бол Маркийн энд нэг чухал юм байгаа л да. Хэд хоногийн дараа Есүс Капернаум гэж байгааз төрлөх хот нь байхгүй юу. Төрлөхөөс илүүгээр одоо яг оршин суугаа хотно гэсэн үг. Төрлөх хот нь Назар. Гэхдээ Капернаумд болохоор Есүс Христ баптизм хүртчихэд үйлчлэлийн 3 жилийнхаа хугацаанд Капернаумд суурч ирсэн. Галил аймагт байдаг. Галил нуурын хойдолд. Тэгээд дараа хэд хоногийн дараа Есүс Капернаумд буцаж ирмэгц гэртээ байгаа нь дуулдж олон хүмүүст. Тэгээд Капернаумд гэртээ байх үед нь болсон үйл явдал юм шиг харагдаж байгаа юм. За яг Есүс өөрийнх нь гэрт нь өнөөдөр энэ бидний үзэж байгаа энэ саа өвчтөн гэдгийх үйл явдал Есүсийн гэрт болсон байж магадлал бас байна. Мөн эсвэл Петрийн гэрт ч юм уу эсвэл аль нэг дагалдагчийн гэрт ямар ч байсан хин нэгний гэрт. Гэхдээ энэ дээр бол Есүсийн гэрт байгаа юм шиг харагдаж байгааз. Тэгэхээр тэгж ойлгож болохоор. Тэгээ Есүсийг гэртээ байхад нь асар олон хүмүүсүүд Марк, Лук 2 дээр бол байгаа. Асар олон хүмүүсүүд Есүс Христийн гэрт ч юм уу те тухайн тэр байж исэн газарт нь олноороо ирээд ингээд ерөөсөө ингээд үүдээр нь дүүрэн одоо энэ үүд нь зайгүй ямар ч хүнгүй Марк 2:2 дээр байгаа. Үүд нь асар олон хүнээр дүүрчихсэн ингээд хашаа машаа тэр чигээрээ пиг хүнтэй байх үйл явдлыг та төсөөлөөрэй. Тэгээд хин нэгний оршин амьдардаг гэрн штэ. За тэгээд өөрсдийнх нь одоо бидний гэр бол бидний хувийнх нь одоо бидний
хувийн аюулгүй байдал те эрх чөлөөтэй байдаг газар шүү дээ. Тэгэхээр тэр герт нь асар олноороо өвчтөе, ялдуу янзын хүмүүс. Одоо энэ дээр бид нар Луг 5-ын 17-ыг харах юм бол Юдэ аймгаас одоо энэ чинь Галил аймагт байгаа шүү дээ. Тэгэхээр дунд нь Самар гэж байгаа. Тэгэхээр Галил, урт талд нь Самар, тэгээд Юдэ. Тэгэхээр Юдэ аймагт Иерусалим төв нь байгаа те. Тэгэхээр Юдэ аймгаас, Иерусалимаас, Галилийн бүх тосгодуудаас хуулийн багш нар болон фарисеучуд ирсэн байсан гэдгийг энэ баримтыг харж болохоор байгаа. Тэгэхээр тэр герт хин нэгний Есүсийн герт, эсвэл Петрийн герт хин нэгний тэр герт нь асар олон хүмүүс цуглдсан байсан. Дээр нэмээд хуулийн багш нар фарисеучуд ирсэн байгаа. За ийм дүр зураглалыг бид нар бүгдээрээ бодох хэрэгтэй. Тэгээд Марк 2:2-оос харах юм бол Есүс номлож байсан. За энэ үед юу болсон бэ гэхээр тэгэхээр өнөөдрийн энэ хэсэг дээр маш чухал нэг зүйл байгаа шүү. Бидний итгэл өнөөдөр 21-р зуунд амьдарч байгаа итгэгч бидний хувьд маш чухал сүнслэг те одоо итгэлийн амьдралын чухал ойлголт байгаа шүү. Энийг бид нараа сайн ойлгох хэрэгтэй учраас та дараа нөхөж үздэг ч юм уу чухал учраас дисэж дэвчиж үзээсэй гэж хүсэж байна. Хамт байгаасаа. Эсвэл дараа нь нөхөж үзээрэй. Тэгэхээр яг ийм асар олноороо цуглдсан байсан ийм үед яасан бэ гэхээр Марк 2:3-ыг харах юм бол Матай дээр байхгүй ч гэсэн Марк 2:3-ыг харах юм бол 4 хүн ингээд тухайн тэр олбогийг тэр орыг нь матрасыг нь юу ч үдин те тэр хөвтөжсэн зүйлийг нь 4 өнцгөөс нь 4 хүн бариад одоо найзууд нь дор хаяж 4 хүн гэсэн үг шүү. Өөр бусад найз нар нь ч юм уу хамаатан садан гэр бүлийнхэн дагалдаж явсан байх магадaltaй те. Тэгэхээр тийм 4 хүн ямар ч үсэн гэсэн тэр цаа өвчтнийг орон дээр хөвтүүлээд тэгээд 4 өнцгөөс нь бариад ирсэн байгаа. Тэгээд орох гэсэн чинь асар олон хүмүүс байсан. Тэгээд тэд нараа бодож сэтгэхэд яасан бэ гэхээр Матай дээр байхгүй ч гэсэн Марк 2:4, Луг 5:19-оос эхэлж байгаа тэр хэсгүүд дээр юу байгаа вэ гэхээр дээврийг нь цоолоод одоо энэ Есүсийн Марк 2:1-ийг анзаарах юм бол Есүс гэртээ байсныг дууллаа гэсэн. Тэгэхээр Есүсийн гэр нь байх магадaltaй. Эсвэл хин нэгэн дагалдагчийн гэр. Ямар ч үсэн тэр амьдрдаг гэрийнхэн дээврийг нь цоолсон байгаа. Энэ бас их эндээс бас бүгдээр ойлгож болох зүйл байгаа. Тэгэхээр дээврийг нь цоолоод тэгээд олсоор доош нь буулгаад яг Есүсийн өмнө нь яг тэр анхаарлын төвд тэр цаа өвчтөе хүнийг буулгасан байна. Тэгэхээр дээвэр бүгдээрээ бодъё л да. Марк 1:2-1 дээр байсан те Есүс гэртээ байсныг дуулаад хүмүүс сугалсан гэсэн. Тэгэхээр Есүсийн гэр байх магадaltaй. За тэгэхээр бүгдээрээ Есүсийн гэр байлаа гэж бодъё л да. Тэгэхээр Матай 8:20 дээр Есүс Христ хэлдэг. Яг өмнөх бүлэг дээр байгаа. Өөрийг нь дагалдаж явах гэсэн тэр хуулийн багшид юу гэж хэлдэг вэ гэхээр үнгэнд нүх Тэнгэрийн шувуудад үүр байдаг ч хүний хүүд орон гэрч байхгүй гэж хэлдэг. Энийг би яагаад дурдав те бас Матай 6:19-оос 21 дээр Тэнгэрт та нар эд баялаг хураагаараа гэж хэлдэг. Дэлхий дээр эд баялагын төлөө бити амьдраа гэж хэлдэг. Гэтэл өнөөдөр бид нар 21-р зуунд ер нь ялгаа байхгүй ямар ч цаг үеийн ямар ч нийгэмд бидний гэрт хамаг бидний зүрх сэтгэл хамаг нарийн нандин зүйлс аюулгүй байдал хамаг бидний амьдралын зорилго гэрт маань байдаг те хайртай хүмүүс маань гэрт байгаа бид олж цуглуулсан зүйлсээ бид яадаг вүлээ гэртээ бид элдв янзын гой зүйлсүүдийг авчирдаг тэгээ гэртээ аюулгүй байдлаа хамгаалдаг гэдэг. Тэгээ гэр маань маш чухал одоо тэнд бидний чухал одоо анхаарлын төв үндэс нь маань байгаа шүү дээ. Гэтэл энд яаж өгнө гэхээр Есүс Христийн гэрийг нь дээврийг нь цоолж байгаа байхгүй. За уучлаарай. Дээврийг нь цоолоод одоо та бодлоо. Ямар ч цаг үед байсан бороо орно. Эсвэл өвөл болвол тэгэл хүүтэрнэ. Тэгэхээр дээврийг одоо айлын дээврийг нь цоолоод тэгээд өвчтөө хүмүүсийг гэрээр нь дүүрэн хүмүүс цугласан нэгдүгээр дээр нь нэмээ тэгээд зогсохгүй цаашаа бүр давраад те дээврийг нь цоолоод одоо юугаар чинь цоолон гутлаа тэгээд оруулж ирж байгаа. Энэ байдалд бид нар одоо юу гэдэм эндээс бид юу харж болохоор гэхээр чуулганы үйлчлэлийн үед бид ингээ хаанчлалын төлөө үйлчилж байгаа үйлчлэлийн амьдрал гэж байдаг те чуулганы амьдрал гэж байгаа үйлчлэлийн амьдрал үйлчлэлийн тэр цаг үеч гэдэг юм уу те тэгээд бид нар гэртээ харьдаг те гэртээ очихороо бид өөрсдийнхөө эрх чөлөөгөөр өөрсдийн хүссэн юмаа хийж гэртээ хэнийг оруулах уу оруулахгүй юу гэдгээ хүртэл бид шийдэж чаддаг биднэрт эрх нь байдаг. Өнөөдөр ингээ анзаарах юм бол энэ таарда Есүс Христийн хувьд тэ эсвэл тухайн тэр
одоо хинийхэн ч гэр байдیں۔ Тэр гэрийнх нь ингээд хамаг үнэтэй зүйлийг нь гэрийг нь эвдлээд орж ирж байгаа тэр хүнийг эдгэж байгаа процесс болж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр үед хардаа хэрвээ бид нар байсан бол яах вэ? Манай гэрийг эвдлээд, дээврийг эвдлээд өвчтөе хүнийг оруулж ирвэл бидний анхаарал яах вэ? Нөгөө өвчтөе хүнийг аврахын төлөө, өвчтөе хүнийг хайрлах хайрынхаа төлөө бид зүрх сэтгэл маань тэр зүйлд анхаарлаа фокусаа тавьсан хэвээрээ байх уу? Эсвэл манай гэрийг яагаад цоолж байгаа, яагаад эвдэлж байгаа, юу вэ? Та нар ч одоо модоо гэдэг хамаг бид нар нөгөө нэг фокусаа анхаарлаа алдаад ингээд бид одоо сорилтонд орж байгаа гэсэн үг шүү дээ. Сорилтонд ороод бид ялагдах уу? Есүс хэлсэн шүү дээ, Матай 8:20 дээр хүний хүүд, Есүс өөрийгөө хэлж байгаа шүү дээ. Хүний хүүд толгоогоо тавьчих орон байрч олдохгүй гэж хэлсэн. Уг нь орон байр байсан шүү дээ. Назар төрж өссөн. Тэгээ Капернаумд өөрийнх нь үйлчлэлийнхээ үеэр оршиж исэн одоо хоноглолдог өөрийнх нь гэр нь тэнд байрлалтай байсан. Энд юу хэлж ийнэ гэхээр үнц нь хаана байх нь Есүс юуж Петрийн гэрт ч хондог хаяа ингээл цүлдмүлд хоноол ингээл хаана бол хаана хоно. Тэр чухал биш. Тэнд үнц нь зүрх сэтгэл нь тэнд одоо эзлэгддэггүй гэсэн үг Есүс. Бас ингэж хинт хэллээ, хуулийн багшд хэлсэн шүү дээ. Өөрийг нь дагахыг хүсэж байгаа нэгэнд хэлсэн. Тэгэхээр Есүсийг дагалдагч хүний амьдрал ийм байна гэж хэлж байгаа юм аахгүй. Тэгэхээр эндээс бид бас дараагаар нь Матай 6-гийн 19-с 21 дээр юу байгаа вэ гэхээр тэнгэрт эд баялаг хүрээ газар дээр эд баялаг болох зүйлсүүдэд битгий зүрхээ эзэмдүүлээ гэдэг санаа. Тэгэхээр бидний гэрийг одоо юу гэдгийг эсвэл бидний цуглааны хин нэгэн эсвэл бидний найз ч юм уу энд бол үл итгэгч хүн шүү дээ. Итгэгч хүнээр зөөрлөгдөж болохоор хүн байхгүй юу? Яг Есүс Христ дөнгөж ирээд дөнгөж энэ хаанчлыг эхлүүлж байгаа процесс шүү дээ. Шин одоо гэрээгээ. Тэгэхээр энэ үедээ гэмтэн хүмүүс зүгээр гудамжинд байгаа нэг аригчин ч юм уу гэрт орж ирээл бөө юм болол ингээл одоо юу ч байдیں۔ Тэ хамаатан садмаад байтугай бүр танихгүй хүнийг хүртэл ярьж штэ. Тэгэхээр тийм орж ирэхэд бид манай гэрээг инглээ манай ингээд миний гэсэн дэлхийлэг энэ үндсэн дэлхийлэг эд хөрөнгө дэлхийлэг тэр одоо өөрийн миний гэсэн юмнасаа болж цаана байгаа сүнслэг дуудлага бид мартах үедээ гэсэн санаа энд бодогдож байгаа байхгүй юу? Та ер нь анзаарж байгаа бох те. За нэгдүгээрт нэг юм бодогдож байна. Гэтэл энд бол Есүс яасан бэ гэхээр бичээстээр ямар ч тиймэрхүү одоо бидний гаргах магадaltaй тийм бол байхгүй те. Шууд дээврийг нь цоолоод эвдлээд орж ирж байгаа өвчтөнтэй шууд харилцаж эхэлж байна. За тэгээд юу гэж харилцсан бэ? Яасан бэ гэхээр бүгдээрээ харъя. Хоёрдугаар ишлэл дээр хараа 4 хүн ингээ дээврийг цолоод ороод ирсэн. Тэгээд Есүс ингэсэн. Нэг сонирхолтой зүйл. Матай 8:10 дээр яаж байгаа гэхээр зуутын даргын итгэлийг Ромын харь үндэстэн зуутын даргын итгэлийг хараад зуутын даргын одоо тэр хүсэжсэн тэр гуйлт болох те боол зарцынх нь өвчнийг үгээрээ алсаас эдгээсэн шүү дээ Есүс. Нэг хүний өвчнийг өөр нэг хүний итгэлээр өнөөдөр бас яг адилхан. Яасан бэ гэхээр өөрийг нь авчирсан саа өвчтөе хүнийг авчирсан хүмүүсүүдийн итгэлийг хараад тэгээд саа өвчтөе хүн рүү тэр хүний итгэлээс бол тэдгээр хүмүүсүүдийг дээврийн цоолоо тэр найзыгаа гэсэн хүний тэр зүрх сэтгэл хайрын тэрийг нь хараад саа өвчтөн рүү харилцаж эхэлсэн байгаа. Эндээс бид юу харж болох вэ? Итгэлийн амьдралд бид бие биенийхээ ачаанаас үүрэлцэх гэдэг ойлголт байдаг те. Бие биенийхээ ачаанаас үүрэлцэх, зуучлан залбирах гэдэг ойлголт байгаа. Тэгээд Есүс шинэ гэрээг чинь базаад ганцхан хуйлд хэлж болдог шүү дээ. Би та нарыг яаж хайрласны адил бие биенээ тийхүү хайрлаа гэдэг хууль байгаа. Хуучин гэрээнд ч гэсэн өөрийгөө яаж хайрлсан шиг бие биенээ хөршөө хайрлаа гэдэг үг байгаа. Тэгэхээр яг иймэрхүү тэр хүн төрлөختнөөс хүсдэг бурхны хүслийг эдгэр хүмүүсүүд тээсэн байгаа нь анзаарэгдэж байгааз. Тэгэхээр бид ч гэсэн ийм байх хэрэгтэй гэсэн санаа. Тэгээд хараад саа өвчтөн. За одоо энэ дээр маш чухал нэг ойлголт. Нөгөө өнөөдөр 21-р зуунд амьдарч байгаа итгэгч бидний хувьд ойлгох шаардлагатай маш чухал үндсэн суурь итгэлийн амьдралын ойлголт одоо яригдана. Тэгэхээр юу гэхээр ерөнхийдөө бол тэр саа өвчтөнд 2 төрлийн үгийг хэлсэн. 2 үг. За бүгдээрээ эхнийхийг нь одоо харъя. Тэг сонирхолтой. Дис дараа нь маш сонирхолтой. Эхнийхийг нь харах юм бол эхлээд юу гэж хэлсэн бэ гэхээр тэгээд бас нэг зүйлийг энд ингээд тэмдэглэснээр мартсан байна. Тэр нь юу гэхээр Есүс Христ тэр саа өвчтнийг эдгэх те нүглийг нь уучлах гэсэн энэ 2 зүйлтэй холбогдолтой саа өвчтөе хүн рүү ингэж харахад одоо харилцаж тэр хүн рүү ингэж хэрэгцээг нь хангах энэ үйлчлэлийг хийхдээ зөвхөн саа өвчтөе хүнийг хараагүй гэсэн санаа байгаас цаана өөр давхар
зориг, давхар зориг ялалт байсан. Тэр нь юу гэхээр тэдгээр хүмүүсүүдийн итгэлийг нь хараад саа өвчтөн өгсөн. Тэгэхээр тэдгээр хүмүүсүүд бас чухал байсан байгаа байхгүй. Тэгээ мөн эн чинь асар олон хүмүүс нэг фарисеучуд, хуулийн багш нар те асар олон хүмүүс цуглдсан байсан шүү дээ. Тэгэхээр үзэж байгаа гэрч нарын хүртэл итгэл чухал байсан. Тэгэхээр энд маш чухал те нэгэн хүний идэгрэлийн процессор дамжиж бүр доотлол нь бүр 10 гаруй хүмүүс те бүр 10 гэж ярихгүй шүү дээ. Асар олон хүмүүс байсан. Тэгэхээр нэгэн хүний идэгрлэлээр дамжуулан асар олон хүмүүсүүдийг итгэлийг нь итгэлийнх нь тэр итгэлийг нь батжуулах итгэлийнх нь асуултанд нь хариулах тийм зүйлийг хийсэн байхгүй юу? Ингээ бодохоор ийм чухал. Тэгэхээр хэрв тухай түрүүн биелэх гэдээсэн шүү дээ. Хэрв манай гэрийн ингээ дээврийг нь цоолоод ороод ирэхэд би ууралцсан бол болохгүй арайч ингэж болохгүй. Би чинь бас амьдралтай хүн байгаа зү. Би чинь бас те бид нар иймэрхүү хандлага их байдаг шүү дээ. Тийм ээ би ч гэсэн бас хүн шүү дээ. Би гэр бүлтэй үр хүүхэдтэй ингээд нөгөө хувийнхаа би гэдэг дэлхийлэг нөгөө нэг хүмүүсүүдийн амьдралын зорилго байгаа шүү дээ. Гэр бүлтэй болох, үр хүүхдээ тэжээх, эхнэрээ тэжээх, гэр бүлээ хамгаалах, асарч хамгаалах гэдэг дэлхийлэг угаасаа итгэгч мөн ч биш ч ямар ч хүн байдаг энэ зорилго. Иймэрхүү зорилгыг бид нар зүрхнийхээ амьдралынхаа мамман буюу тэр Есүс Христтэй Бурханаас давуулж тавих үед сатан дандаа бид нарыг ингэж аль нэгийг нь сонгуулах мэт иймэрхүү нөхцөл байдлуудыг итгэлийн амьдралд гардаг шүү. Та анзаарах юм бол дандаа гарна. Тийм учраас бид үргэлж нөгөө 1-р Тесалоник 5:17 дээр байгаа тасралтгүй залбир гэдгийн цаана бас байдаг тийм тасралтгүй сэргэг бай гэдэг, тасралтгүй сэрэмжтэй бай гэдэг энэ зүйл чи юу гэхээр амьдрал дээр болж байгаа харилцаа, сонголтууд тийм ямар нэг нь бид нар руу ингэж орж ирж байгаа тэр нөлөө болгоныг бид авахта дандаа миний амьдралын эзэн болвол Бурхан. Миний энэ дэлхий дээр амьдарж байгаа аврагдсан хүмүүсийн хувьд ярьж штэ. Энэ дэлхий дээр миний амьдарж байгаа зорилго болвол мэдээж би гэр бүлтэй өр хүүхэдтэй хань ижлээ, гэр бүлээ өөрийнхөө эрүүл мэнд, өөрийнхөө хэрэгцээ, анхшны хэрэгцээ ханган манган гэсэн байгаа. Гэхдээ эн чинь хизээч нэгдүгээрт биш шүү. Хэрв нэгдүгээрт энд маш чухал гэдгээ бид нар яд тэгвэл гэртээ амьдарж явах үед үйлчлэлээс бусад үед энэ нэгдүгээрт хэрж бодох юм бол бас л сорилтонд орж бид хаанчлалд саад болно гэсэн үг. Одоо энэ ч харалта гэртээ байгаа зү Есүс. Үйлчлэл дээрээ биш, синагогт биш, чуулганд биш, эсвэл уулан дээр гарцсан ингээд гэрээсээ гараад явж явах үед нь биш, гэрт нь байхад нь ийм болж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид гэртээ чуулганаас гадаа хинч хараагүй мэт тэр үедээ бид илүү сэрэмжтэй байхгүй бол тэр үед чинь бидний хамгийн гол тулаан, хамгийн гол бидний илгээгдсэн илгээлтийн талбар бол тэр байхгүй юу? Чуулганаас гараад чуулганы гадаа байгаа аюулгүй байдалд чуулганы юу гэдэг те итгэлийн хамт олон чуулганы үйлчлэлээс гараад явах үедээ тэр тусмаа бид одоо жинхэнэ гол юм руугаа орж гинөө. Тэгээ ганцаараа байх үедээ одоо жинхэнэ дуудлаган дээрээ жинхэнэ би тулааныхаа талбар дээрээ байна гэдгээ бодохгүй бол сая хэрв энэ үед те за тэгвэл бид бийл байсан бол Иесусийн оронд байсан бол те манай гэрийг ингээд цоолгоод бол тухайн үед те байдалд орох байхгүй. Эвгүй ядаж л гаднаа илэрхийлэхгүй ч гэсэн цаанаа би ингээд яана нөгөө дээвэр мэвэр баларлаа одоо утгагүй бороо орвол яана маана хань ижил ихнэр хүүхэд маань уурлал яана маана тэг яг Есүсийн хувьд биш би өөрийнхөө хувьд ярьж штэ ингэж бодох үед биний анхаарал сарних үед яах вэ гэтэл энэ цаанаар да нэг хүн үний эдгэх үйл явдлын цаана асар чухал сүнслэг итгэлийн амьдралын чухал юм болж байгаа юм шүү. Тэрийг одоо би ярих гэдэг нь л та. Тэгэхээр ийм зү наан ингээд тайлбарлаад байгаа нь энэ маш чухал нэг зүйлийг гэж байгаа. Тэгээд тэр нь зөвхөн энэ хүн биш, дор ойж авчирсан 4-5 хүн тэгээд цаашлаад асар олон хүмүүсүүдийн төлөөх нэг хүн ирж байгаа байхгүй юу? За ингээд бүгдээр харъя. Тэгээд эхлээд юу гэж хэлсэн бэ? Бүгдээр харъя. Тэгэхээр 2 дугаар ишлэлээр ингэсэн. Үзэгтэн нэгэн саа өвчтнийг дэвсгэртэй түүнд авчрахад Есүс тэдний итгэлийг хараад за одоо саа өвчтөнд юу гэж хэлсэн бэ гэхээр эхлээд нэг юм хэлсэн. Тэр нь болохоор одоо энэ хэлж байна. Хүн минь зоригтой бай, нүгэлч нь уучлагдсан гэж эхнийх нь хэлсэн үг. За энэ үгийг бүгдээр анзааръя. Хоёр дахь нь ямар үг байсан бэ гэхээр ингэсэн байхгүй юу? Нөгөө саа өвчтөд хүн ингэж хэлсэн. Бос дэвсгэрээ аваад гэртээ харь. За ийм хоёр үгийг л саа өвчтөд хүн рүү хандж хэлсэн. За дараагаар нь яг хуулийн багш нартай ярьж байгаа шүү дээ. Фарисеучудтай. Гэхдээ энэ үед яг саа өвчтөд хүнд хэлсэн хоёр үг нь ерөөсөө л энэ. Эхнийх нь болохоор хүн минь зоригтой бай, нүгэлч нь уучлагдсан. За зоригтой бай гэж хэлж болно. Бас бусад библиэлүүдийн хувилбаруудыг харахаар тий битгий зоригтой бай гэсэн санаа байгаа.
Тэгж хэлсэн. Тэгээ нүгэлч нь уучлагдсан. За одоо бүгдээрээ ингээ харъя. Энэ хүн яах гэж ирлээ? Мах бодийнх нь өвчнөө эдгээл гэхээр Есүс тэр ирсэн шүү дээ. Тэр хүний хэрэгцээ нь бол тийм байсан. Хамгийн чухал хэрэгцээ нь гэж бодож тэд нэр ирсэн шүү дээ. Гэтэл Есүс юу гэж хэлсэн өдөөс нь? Тэд хүмүүсүүдийн хүсээгүй, санаанд нь ч байгаагүй тэр байтугай бүр одоо бүр ингээд маш тийм сонин тухайн үеийнхээ одоо юдэн шашин гэдэг хэллэгээр ярихад бол тухайн юдэн шашны теологтой бурхан судлал тэр теологийн хувьд гажуудалтай нэг юм хэлж байгаа байхгүй. Буруу нэг асуудалтай маш маргаан дэгдэхээр нэг юм хэлж байгаа. Тэгээ хамгийн гол нэгдүгээр хоёрдугаар тухайн саа өвчтний хүссэн хүсэл нь биш байсан шүү дээ. Саа өвчтний юу гэж хүссэн бэ гэхээр өвчнөө эдгэлхийг л хүссэн. Мах бодийнхоо өвчнийг. Гэтэл Есүс яасан бэ гэхээр хамгийн түрүүнд эхлээд шууд юу гэж хэлсэн бэ гэхээр хүмүн зоригтой бай, нүгэлч нь уучлагдсан. За эндээс бид юу гэж нэг асуулт байгаа биднэрт. Юу вэ гэхээр хүмүүсүүдийн хүн төрлөختний хүний хамгийн чухал хэрэгцээ юу вэ? Өнөөдрийн дэлхий дээр өдөртөө минут секундээр хүмүүс хүүхдүүд төрж байгаа шүү дээ. Энэ дэлхий дээр төрсөн нь үнэн, үхэх нь үнэн гэдэг үнэн байгаа. Тэгэхээр энэ хоёр үнний дунд болдог хүний амьдрал дундах хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээ юу вэ гэдэг асуулт. Энэ асуулт маш чухал асуулт. Энэ асуултыг итгэгч хүмүүс тэр тусмаа маш сайн мэддэг байх хэрэгтэй. Нэгдүгээрт, хоёрдугаарт тэр асуулт тавиад хариулсан хариултынхаа дагуу амьдрах хэрэгтэй гэсэн үг. Тэр хэрэгцээг гол асуултаа тавьчихна. Миний хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээ юу вэ гэдэг асуулт. Тэгээд тэр асуултанд нэг хариулт олно шүү дээ. Тэгэхээр тэр хариулт чинь итгэгч хүмүүс бол нэг л хариулт байгаа. Библийн дагуу тэрийг мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр тэр хариултаа мэдж байгаа бол тэр хариулт чинь тухайн хүний амьдралын чинь зорилго болчихж байгаа зү. Тэгэхээр тэрнийхээ дагуу амьдрах хэрэгтэй болж байгаа байхгүй. Нэг зүйлийг бид нар мэддэг, итгэдэг. Тэгээд тэрнийхээ дагуу амьдрдаг, үйлс нь байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр зүгээр би бүгдээрээ өөрсдөөсөө асууя л да. Хүн төрлөختний хувьд хүний амьдралын хин нэг хүүхэд төрөөд ингээд өхөн хөхтлээ амьдралынх нь хамгийн чухал хэрэгцээ нь юу вэ гэдэг асуулт. За шууд хэлэхэд бол янз янзын хэрэгцээнүүд байдаг шүү дээ. Хэрвээ сайн мэдээ бурхны талаар ерөөсөө сонсож байгаа хүмүүс сонсож байгаагүй хүнээс асуух юм бол юу гэх вэ гэхээр асар олон юм ярина те. Тэгээд одоо юу гэдэг аз жаргалтай байх гал эхлэн шүү дээ. Эсвэл зоригтой хүрэх те одоо ингээд алдар нэртэй байх ямар нэгэн өөрчлөлтийг хийх гэдэг ингээд асар олон юм ярина. Тэгээ ярьж явж байгаа л тэгээд нөгөө нэг тийм та урд нь сонсч исэн бол за тэгээд дараа нь яах вэ? Тэгээд дараа нь яах вэ гэж бид асуугаад ахаар одоо жишээлбэл сургуульд орно гэж тэгдэг. Тэгээд дараа нь сургуульд ороод яах вэ гэж тэгэнгүүтэл те сургуулийн амжилтаа төгснө. Сургуультай амжилтаа төгсөө дараа нь яах вэ гэхээр ажилд орно. Тэгээд дараа нь яах вэ? Их өндөртэй цалин авч те гэр бүлээ тижээн. Тэгээд дараа нь яах вэ? Ингээд явсаар байгаа сүулдэ юун дээр ирдэг вэ гэхээр тэгэл үхэндээгээ дуусдаг штэ угаасаа. Тэр хүний өөр цаана тийм мэдээлэл үнэн юусоо илчлэгдээгүй учраас ингээл дуусдаг. Тэгэхээр гэтэл хүний амьдралын хувьд хамгийн чухал хэрэгцээ юу вэ гэхээр энэ дэлхий дээр хүн ингээд амьдарч байгаа штэ. Тэгэхээр хүн гэдэг чинь өөрөө юунаас бүрддэг юм бэ гэдгийг хүртэл ярих шаардлагатай болно. Хүн сүнстэй, сэтгэлтэй, махбодтой. Би бол ерөнхийдөө нэг юм хэлдэг байгаа. Инх тайван би бол өөрөө сүнс. Одоо жишээ нь таны нэрийг хэн гэдэг үү? Та бол сүнс гэхгүй юу? Би бол яг сүнс. Миний яг би гэдэг хүн маань өөрөө сүнс гэхгүй юу? Сүнсэн бүтээгдэхүүн, сүнсээр оршигч. Харин надад юу байдаг вэ гэхээр надад зүрх сэтгэл байдаг. Сүнсэнд маань зүрх сэтгэл байдаг. Гэхдээ тэгээд зүрх сэтгэлтэй би сүнс гэдэг бие маань махан бие дотор амьдрдаг байхгүй юу? Мах бодийг газар шороноос бүтээгээд тэгээд амийг нь яг намайг бурхан эхлэл нэгдүгээр бүлэг дээр үлээж оруулсан. Тэрэн дотор ч ариун сүнс байсан. Ариун сүнсийг үлээж оруулаад ариун сүнс бидний махан бие одоо энэ хувцсан дотор ороод бид нарыг хувь хүнийхэн маань сүнсийг бий болгосон, бүрдүүлсэн, бүтээсэн гэсэн. Иймэрхүү санаа. Тэгэхээр энийг мэдэхгүй бол тэгээд цааш нь бусдыг нь одоо хүмүүс мэдэхгүй гэсэн амьдралынхаа зорилгоо. Хэрвээ сүнстэй гэдгээ хүн ойлгочих юм бол дараа нь яах вэ гэхээр энэ сүнс чинь мөнх чанартай гэдгээ хүн мэднэ гэсэн. Тэгэхээр мөнх чанартай юм бол үхлээр хүний амьдрал дуусахгүй гэдгээ дараагийн үнэн илчлэгдэнэ гэсэн. Тэгвэл үхээд хүний амьдрал дуустгүй юм бол үхлийн дараа юу байгаа вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэрэнд хариулахад цор ганц энэ талаар ярьдаг хүн төрөлхтний түүхэнд байдаг цор ганц ном болвол Библи
Бурхны үг. Энийг асар олон баримт байгаа Генесийн ном, Генесийн рекорд эвдсэн асар олон гэрчлэл зөндөө олон одоо шагнал магнал те цолууд нь байдаг те Библийн талаар. Тэгэхээр асар олон хугацааны турш юр бусын тэр гайхамшигтай юм яриул асар олон юм ярина. Тэгэхээр тэр Библиэл дээр юу гэж байгаа гэхээр мөнх үхэл, мөнх амийн амьдрал, мөнхийн жаргал, мөнхийн зовлон, мөнх одоо Бурханаас тусдаа байх, мөнх Бурхантай хамт байх гэсэн. Тэгэхээр нэршил нь юу гэж илэрхийлж болно. Гэхдээ гол юм нь бол үхсний дараа мөнхийн там гэж байгаа. Мөнхийн улс буюу мөнхийн жаргалтай орон гэж байгаа. Тэгэхээр тэнд хаашаа орох вэ гэдэг нь асуулт байхгүй юу? Хамгийн гол нь. Тэгэхээр хүн болгон зовхыг хүсэхгүй шүү дээ угаасаа. Бурхан ч хүсэхгүй, хэн ч хүсэхгүй, чөтгөрч хүсэхгүй байсан боловч тэр гин нүглээсээ болоод шийтгүүлсэн учраас ерөөсөө зовхыг хүсдэг ямар ч амьд оршихгүй гэж байхгүй. Тэгэхээр там гэдэг үхлийн дараах мөнхийн там бол юу вэ гэхлээр ерөөсөө мөнхийн дарчлан зовлон. Тэгээд ийм байгаа. Өдөр болгон өнөөдөр энэ дэлхий дээр хүн үхлийн одоо үхэх хэлбэрүүд байлаа гэж бодъё л да. Хамгийн аимшигтай дарчилгаж зовх үхлийг бид нар ингэж бодож үзье зүгээр. Тэгэхээр таны бодож сэтгэж болох эсвэл хүн төрөлхтний түүхийг харж агаад энэ бол хамгийн аимшигтай үхэл гэдэг нэг үхлийн хэлбэрийг оллоо гэж бодъё л да. Тэгэхээр тэр хамгийн аимшигтай үхлийн тэр үхлээр тэр тамд байна шүү дээ, мөнхийн тэр сүнсийн тэр биеэрээ тэгтээ мэдрэн шүү дээ. Нөгөө алдрын бие гэдэг шиг мөнхийн үхлийн бие гэсэн үг байхгүй. Яг сүнс ямар нэг өвчин мэдэрдэггүй гэсэн юм байхгүй. Тэр мөнхийн өвчин зовлон мэдрэх тийм биеэрээ тэнд зовхтой яах вэ гэхээр түрүүний тэр олж мэдсэн тэр нэг энэ дэлхий дээр хүний хамгийн аимшигтай тэр үхлийн хэлбэр байлаа гэж бодоход тэр үхлээр тэр тамд өдөр болгон үхнэ гэсэн үг. Тэгээд хэдэн жил үргэлжлэх үү тэр үхэл. Энэ дэлхий дээр хамгийн аимшигтай үхлээр тэнд нэг өдөр, 2 өдөр, 3 удаа тэгж үхэн, 4 удаа тэгж үхэн, 5, 1 сар, 1 жил, 10 жил, 100 жил, 1000 жил, одоо хэдэн тэрбум жил дуусахгүй шүү дээ. Ийм аимшигтай үхэл, ийм аимшигтай мөнхийн тэр шийтгэл биднэрт биш уг нь чөтгөрттэй сатаанд зориулагдсан боловч бид сатааны одоо хууралтанд унсан учраас бид сатаныг эзнээ болгоод өнөөдөр энэ дэлхий дээр хүмүүс сатааны эрх мэдлийг, сатааны зорилгыг амьдралынхаа зорилгоо болоод явж байгаа хүмүүсүүд байгаа учраас сатааны нэг хамсаад нь болцсон учраас бид сатааны хувь тавилантай нэгтдсэн байхгүй юу? Уг нь бол биднэрт ийм хувь тавилан байгаагүй. Тэгэхээр бид өөрсдийнхөө сонголтоороо гим нүглийг бас Бурхныг мэдсэн ч гэсэн Есүс Христэд итгэхгүй байхыг сонгосноороо амьдралынхаа эзнээ болгохгүй байхыг сонгосноороо бид оронд нь сатааныг эзнээ болгосон гэсэн үг. Итгэгч биш хүмүүсүүдийн хувьд. Тэгээ сайн мэдээ сонсоод итгэдэггүй хүмүүсүүдийн хувьд, зүрхээ хатууруулдаг хүмүүсүүдийн хувьд. Тийм учраас сатааны хувь тавилан чинь ийм хувь тавилантай бид нэгтдсэн. Тийм учраас хүн үхээд ийм хувь тавилан байгаа. Нөгөө талдаа бол Бурхантай мөнхийн мөнхөд жаргаж амьдрна. Тэгээд тэнд өвчин, зовлон, үхэл, хагцал, ганцаардал, өлсөх, цангах, даарах ямар ч юм байхгүй. Мөнхийн мөнхөд тэнд жаргах тийм амьдрал байгаа. Тэгэхээр энэ хоёрын хаашаа явах вэ гэдгээ энэ дэлхий дээр төрж байгаа хүүхэд болгон өөхөх хүртэлх тэр хэдэн жил байдэн тэр хугацаанд сонголтоо хийхийн тулд л өнөөдөр энэ дэлхий дээр хүмүүс ирж байгаа байхгүй да. Ирж байгаа. Ийм л зоригтой. Гэхдээ эн чинь одоо хүүхэд төрөх чинь уг нь анханасаа юу гэдгийг гим нүгэлтэй энэ дэлхий рүү хүн одоо юу гэдгийг зовлон идэл гэж одоо ингэдэж штэ төрөөгөө байснаа дээр байжээ гэд Юдаст ч хэлдэг те Йов хүртэл өөрийгөө төрсөн өдрөө хараадаг штэ. Тэгэхээр төрөөгөө хүүхдүүдийн хувьд бол ийм аимшигтай хувь тавилан сонголт байхгүй штэ. Гэхдээ хүүхэд төрөөд байгаа байхгүй. Гэхдээ яагаад хүүхэд төрдөг болсон юм? Би зөвхөн ингэж байхаа бодол орж иж байгаа юм чинь чөлөөт яриа те. Яагаад хүүхдүүд төрж байгаа юм гэхээр мэдээж яг наад гаднах илэрлэл нь бол те 92 бие биенээ хайрлсан эсвэл бол одоо за хайрлсан гэж нэг гоёор яриад яхав те дандаа юм байдаггүй шүү дээ. Янз бүрийн завхаарл махаарл хүчин гэд ямар ч байсан гэсэн бүтээл анх бүтээгдэхдээ юм байгаагүй. Эхлэл номон дээр харах юм бол ерөөл واخхой. Тэгээ энэ ерөөл чинь гим нүгэлгүй орчинд эдийн цэцэрлэгт гим нүгэлгүй гайхалтай төгс төгөлдөр дунд энэ бүтээлийн тогтолцоо хүүхэд гардаг энэ систем чинь бий болсон боловч дараагаар нь гим нүгэл өвөлдөд сатааны талд орцсон учраас бүтээлийн тогтолцоо чинь үргэлжилж байгаа учраас энэ муухай юм дотор чинь нөгөө нэг бурхны тогтолцоо хүүхэд бий болдог тогтолцоо чинь явж байгаа байхгүй. Тийм учраас энэ нэг одоо энэ дэлхийн ертөнц чинь ингэж яана гэсэн. Тэгээ гол хэлж байгаа санаа бол ерөөсөө энэ хүний хамгийн чухал хэрэгцээ юу вэ гэхлээр түрүүнээ хэлсэн сүнслэг хувь тавилангаа шийдэх.
Энэ дэлхий дээр хүн хэдэн жил амьдрах вэ? Дундаж жил бол 70 болцсон гэж дуул ном дээр байгаа шүү дээ. Урд нь анх бол 900 хамгийн их наслсан бол 969 наслсан Метусела гэдэг хүн. Ноагийн одоо үг эцэгч гэдэг юм уу. Дараагаар нь юу болсон бэ гэхээр 900 хэд нассан дараагаар нь 120 болдог. Ноагийн үерээс хойш дараагаар нь наслалт бол дунджаар нэг 70 болж байгаа юм. Тэгэхээр ер нь 70-аас нэг те 100 муу хавчих юм. Үсрээл 120 хүрэхүүгүй. Тийм хүмүүс Японд байдгүйгүй мэдэхгүй те. Ямар ч байсан иймэрхүү. Гэтэл жинхэнэ бидний нэгдүгээрт би өөрөө хин гэхээр би чинь сүнслэг бүтээгдэхүүн гэж ярьсан шүү дээ. Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн. Тэгэхээр би өөрөө мөнх амьдрах хувь тавилантай. Хоёрдугаарт мөнх хугацааг 120 жилтэй харьцуултаа. Харьцуулах ямар ч тийм юм байхгүй. Аимшигтай зөрүү гарна. Тэгэхээр чин бидний гол анхаарал, гол зорилго бол үхлийн дараах амьдрал байгаа даа. Тийм учраас хүний хамгийн чухал хэрэгцээ юу гэхээр сүнслэг хаашаа явах гэдэг хэрэгцээ. Тэгэнгүүт л хаашаа явах нь гэдэг нь нэг л юмас хамаарч хувь тавилан шийдэгддэг. Тэр нь юу вэ гэхээр гим нүгэл хэвгүй. Нэг л гим нүгэлтэй хүн заавал там руу явах ёстой. Тийм учраас Эхлэл номон дээр 3 дугаар бүлэг дээр хэлсэн те энэ модны жимснээс битгий идээрэ гэдэг цаана насар олон чухал юм яригддаг. Тэгээд энэ бурхны үгийг зөрчиж байгаа ч өөрөө гим нүгэл хэвгүй. Бурхны үгээс өөр юм хийж гинэ, үннээс зөрж гинэ гэдэг чинь гим нүгэл гэсэн үг. Ерөнхийдөө бол зөвхт байдалд хүрэхгүй байгаа ямар нэгэн байдлаар хүрэхгүй бол тэгэл тэр чинь өөрөө гим нүгэл хэвгүй. Тэгэхээр тэр хамгийн анхны гим нүгэл нэгэн гим нүгэл үйлдэхэд шууд үхэл орж ирнэ. Бурхан өөрөө ч хэлсэн. Энэ модны жимснээс битгий идэрээ тэгвэл тэр дороо та нар зайлшгүй үхнэ гэж хэлсэн. Тэгээд ганцхан хадсан, ганцхан тэр бодолтой шийдвэрийг гаргасан нэг л гим нүгэл үйлдэхэд тэр гим нүглийн цаана нь бүр асар бүр ярихын аргагүй асар аимшигтай олон хэдэн мянган тэр бомн гим нүглийн үрн ороод ирж байгаа байхгүй. Тэгээ нэгхэн гим нүгэл үйлдэхэд хүн заавал там руу явж үхэх ёстой. Тэгэхээр эндээс юу ярьж ийнэ гэхээр Библи хэлж байгаа. Зөвхт хүн гэж нэг чалга, гим нүгэлгүй хүн гэж нэг чалга, гим нүглийн зөвхт байдалд хүн өөрийн хүчээр хүрч чаддаг хүн нэг чалга ямар ч боломжгүй гэдгийг Библи тэр чигээр хэлдэг. Тэгэхээр хүн ерөөсө хүн болгон гим нүгэлтэй байхгүй. Тийм учраас одоо өнөөдрийн бидний үзэж байгаа энэ хэсэг дээр юу байгаа вэ гэхээр Есүс яг түүхэн теологийн ч юм уу яг энэ итгэлийн амьдралын чухал одоо энэ цаг мөчлөгийн үеэр ярих юм бол шин гэрээ хийгдэг байсан үг байхгүй юу? Хуучин гэрээн дотроо явж исэн гэсэн үг. Хуучин гэрээг яг дуусгаад шин гэрээг яг Есүс Христ загалмай дээр хийж байгаа байхгүй юу? Тэгээд загалмай үхэл амьлалт бүгд хамтдаа ингээд шин гэрээний гол юм. Гэтэ одоо яг энэ саа өвчтэй хүнийг идэх энэ үед болохоор юу болж байгаа гэхээр шин гэрээ байгуулагдаагүй байсан үе буюу нөгөө нэг гим нүглийн асуудал, гим нүгэлгүй гэдэг ойлголт, зөв уучлагдсан нэгүсэл гэдэг ойлголт энд байхгүй байсан үе. Тэгэхээр ийм одоо яг нөгөө нэг гим нүглийн тогтолцоо яг хууль ёсныхаа зам ёсын яг байгалаараа натуральныхаараа байсан үед байхгүй. Ингээ ойлгоорой. Тэгэхээр яг энэ үед тухайн хүмүүс болохоор өөрсдийнх нь хэрэгцээ нь юу гэж харж ийнэ вэ гэхээр зүгээр л өвчнөө идгэлгэх гэж харж байгаа. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн ялгаа байхгүй. Чуулганд асар олноороо хүмүүс ирдэг. Итгэгч хүмүүс ч гэсэн бурхандаа итгээд итгэлийнхаа амьдралаараа амьдрахдаа нэг зорилгыг л бодож явдаг. Тэр нь юу гэхээр мах бодийн хэрэгцээ, хүсэл, энэ дэлхий дээрх амьдралын нөгөө нэг түрүүний ярьсан орон байр, эд хөрөнгөтэй нэр алдар, дэлхийлэг зүйлсүүдээр л хүмүүс хамаг анхаарлаа тавьж л явдаг. Итгэгч хүмүүс хүртэл тий? Зарим пасторууд хүртэл ялгаа байхгүй. Хүн бол хүн шүү дээ. Хүн болох нэг ийм мэхлэлтэн донд үргэлж явдаг. Тийм учраас хоёр эзэнд зэрэг үйлчилж болохгүй, боломжгүй гэдэг Матай 6-аар байдаг. Тэр үргэлж заашгүй нэгийг нь сонгох хэрэгтэй гэдэг юм чинь яригддаг. Тэгэхээр яг энэ байдлаар л энэ саа өвчтэй хүн өвчнөө эдгэлэх гэж ирсэн. Харин Есүс Христ энэ үед яасан бэ гэхээр зөвхөн энэ хүний өвчний асуудал биш, цаана нь маш чухал торгон яг ариун сүнс эцэг хуу тэр гурвалаар оршиж бурхны төлөвлөгөө тэр бие биентэй харилцсан харилцаан дундах тэр олж харсан тэр юм зүйл нь юу вэ гэхээр магадгүй наанаасаа бүр анханасаа төлөвлөсөн байсан байж таарна. Тэгэхээр тэр зүйл юу харсан бэ гэхээр яг энэ цаг үед бол зөвхөн энэ хүний өвчин биш. Энэ цаана маш чухал иш үзүүлэлэг одоо тэр сүнслэг тэр ойлголтын талаарх одоо зүйлийг энд хийж байгаа байхгүй. Тэгээ бүгдээрээ харъя. Тэгээ хэлсэн хамгийн анхны хэлсэн юм нь бол гим нүглийг нь уучлах асуудал. Тэгэхээр хүний хамгийн чухал түрүүний баахан цаг хугацаа авч ярьсан юм чинь
хамгийн чухал хэрэгцээ буюу нүглийг нь байхгүй болгоод оронд нь зөвтгөлийг өгөөд тэгээд хамгийн чухал хэрэгцээ болох жинхэнэ амьдрал нь эхлэх буюу тэр мах бодио орхиод сүнслэг амьдрал нь эхлэх тэр жинхэнэ амьдралын үедээ мөнхийн улсад амьдрах тэр хамгийн чухал хэрэгцээг нь л Есүс хамгийн эхлээд хийж өгсөн байхгүй. Гэхдээ энэ хийж өгж байгаа энэ тунхаглал хийж өгсөн юмаа хийж өгж байгаа энэ тунхаглалаа эхлэх үед одоо энэ хуучин гэрээ шинэ гэрээ хоёрын хоорондох тэр ямар ялгаатай гэдэг нь харагдана. Нэгдүгээр, хоёрдугаар бурхан хүн хоёрын сэтгэлгээ ямар ялгаатай гэдэг нь харагдаж байгаа байхгүй. Тэгээд хуучин гэрээний хуулийг заадаг хуулийн багш нар фарисеучуд чинь баг нэг хийдэг зүйлсүүд нь баг адилхан нэг хүмүүс байхгүй. Яг нэршлэн тэр бүлгэмийнх нь нэршлэн фарисей, хийдэг зүйлсүүд нь хуулийг заадаг багш нар болсон. Садукчууд уг нь дахилч нар байсан боловч байгаа болсон. Тэд улс төрийг хийгээ явдаг учраас. Тийм учраас энд яаж байгаа гэхээр одоо энд маш чухал юм зүрэг гарч иж байгаа. За одоо бүгдээрээ харъя. Тэгээд хэлж байгаа нүглийг нь хамгийн чухал зүйлээ хийсэн. Тэгээд энэ чухал зүйл чинь өөрөө юу вэ гэхээр сүнслэг, одоо бид нар урд нь та үтсэн хичээлийг санаж байгаа бол сүнслэг өвчнийх нь үрийг нь, өвчнийх нь шалтгааныг нь Есүс эхлээд эмчилж байгаа. Сүнслэг өвчин юу вэ гэхээр гим нүгэл байхгүй юу? Тэгэхээр аливаа төрлийн бүх өвчнгүүд шүү. Энэ дэлхий дээр байж болдог бүх өвчнгүүд бүгд гим нүглээс болж энэ дэлхий дээр бий болцсон байхгүй юу? Анхны гим нүгэл үлддэхээс өмнө энэ дэлхий дээр ямар ч өвчин гэж байгаагүй. Тэгээд гим нүгэл үлдэх юм бол та зайлшгүй үхнэ гэдэг тэр үхэл дотор чинь юу орж ийн вэхээр мах бод чинь ялзарч эхэлж байгаа байхгүй юу? Хүүхэд төрөнгүүтлэл ялзарч эхэлдэг ерөөхдөө. Нөх хөгширж байгаа процесс чинь баг тэр би яг энийг өөрийн хэлээр ярьж ялзрахын жаашаа тий үхэл рүүгээ ингэж явж гинэ гэсэн үг. Үхэл рүүгээ ингэж явна гэсэн. Хүн төрсөн нь төрөхдөл үхэхийн тулд төрж байгаа юм шиг төрдөг байхгүй юу? Тийм учраас хүний амьдрал ийм амар утга учиргүй юм шиг боловч цаана нь маш чухал энэ учирцсан энэ том түүхэн ийм тайлбар шалтгаан байгаа. Энийг ойлгохгүй бол хүмүүс энэ дэлхийн ертөнц бол ямар ч утгагүй санагдана. Үхэхийн тулд төрж байгаа юм шиг гэсэн ойлголт байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь бугаас үнэн болцсон. Хүүхэд төрөөл үхэхийн тулд төрдөг. Тэгээд үхэл гэдэг чинь өөрөө хүн болгонд байдаг өвчин шүү дээ. Хүн болгон аажмаар хүний эдис ингэж одоо тэр урд нь 900 жил дараагаар нь 120 одоо даалж гэдэг юм уу хидж байдیں۔ Тэр хугацааны дараа тэр өвчин нь яг өхүүлж дуусгахаар ингэж эдис нь үхэж яваа байхгүй юу? Дэлхийн ертөнц ч гэсэн ялгаа байхгүй. Бүр юуны физикийн маш чухал хууль байдаг. Нөгөө нэг эрчим хүч дулааны энергийн хууль гэдэг гурван хуулийнх нь хоёр дахь нөлөөдөө. Энэ дэлхий дээрх бүх энэ агаар дотор байгаа энэ бүх зүйл чинь ялзарч яваа. Цаг хугацааны ирэхээр ялзрах тийм одоо хууль байгаа байхгүй бүр. Термодинамикийн хууль гэдэг хоёрдугаар хууль бидүүдээ баг нэгэн ч билүү. Тэгэхээр ийм ярьж байгаа. Тэгэхээр ийм чухал асуудлыг нь Есүс Христ шийдэж өгж байгаа эхний хэлсэн үгэн дондор нэг ийм чухал байна. Эхлээд чухал гурван зүйл байгаа нь эхнийх нь Есүс Христ юу гэж хэлсэн бэ гэхээр хүмүн гэж байгаа. За Луг 5:20 харах юм бол яг майн буюу хүнээ гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр аливаар нь ч хэлсэн маш чухал ойлголт. За энийг айхтар норч яриад явах та ямар ч байсан гэсэн тэр сан буюу хүмүн гэж байгаа энэ шууд тэр гим нүгэлтэй тэр хүнийг дээврийг нь эвдлээд ороод ирж байгаа тэр хүнийг харангуутлаа Есүс юу гэж хэлж байна? Хамгийн анхных нь хэлсэн үг хүмүн. Миний хөөж гэж байгаа юм шиг. Ойролцоо насны хүн шүү дээ ерөөдөө бол байх магадaltaй. Тэгэхээр тэр хүнийг хүмүн гэж байна. Тэгэхээр Есүс Христ өөрөө ямар байр суурнаас ямар хүний ам болж ирж байна. Бурхан аавын ам болж ирж байгаа сте. Тэгээ хүмүн нэгдүгээр, хоёрдугаарт Бурханы хүү гэсэн ойлголтоор анх шууд дуудаж байгаа байхгүй. Гим нүгэлтэн гэж хараагүй. Сатаны одоо юу гэдгийг талд орсон гим нүгэлтэн гэж хараагүй. Тийм учраас хүн төрлөخت Бурхан бүх гимтнүүдийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц үгээ илгээсэн Иохан 3:16 чинь гимтэн хүмүүсүүдийг Бурхан анх харахтаа шууд ирээдүйд тэр итгээд өөр дээр ирэх тэр төвшнгөөр нь хардаг. Бурханы хүүхдүүд анханаас угаасаа Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн шүү дээ. Тэгэхээр хэрв итгэх юм бол анхдагч байдал дээр өөртөө очино гэсэн үг. Тийм учраас итгээсэ гэдэг маш чухал сонголт байгаа байхгүй юу? Тэгээд шууд хүмүн гэж хэлсэн. Бурханы хүмүн гэж байгаа юм шиг. Давхар зүрх сэтгэлд нь хүрж байгаа зү шууд. Тий. Тэгээд хүнээ маань гэдэг энэ хэллэгийг бол би яг хөө ингэж бясалгаад бодоход бол хуйлцсан хэллэг байгаа байхгүй юу? Хүн төрлөختөнд гэмтэн хүний тэр хүн гэдэг одоо нэг маш чухал юм байгаа шүү. Юу гэхээр Есүс дандаа энэ дэлхий дээр өөрийгөө хүний хүү гэж хэлж явсан.
Бурхны хүү гэдэг хэлдгээр өөрийгөө хэлж байгаа тохиолдлууд байхгүй хаа. Би л санахгүй. Дандаа хүний хүү гэж ярьдаг. Яагаад ингэж хэлж ийнэ вэхээр энэ маш чухал хууль зүйн маш чухал хэллэг байхгүй. Хүний хүн буюу хүн ямар нэгэн хүн л гим нүглийнхаа төлөөсөө төлөх ёстой. Бурхан биш. Тийм учраас Есүс Христ энэ дэлхий дээр хүн болж ирсэн зорилго нь тэр байхгүй. Би байнга ярьдаг штэ. Тийм учраас хүн гэдэг хэллэг бол маш чухал. Тэгээд бурхан хүнд хандж хэлж байгаа мэт те хүнээ гэж хэлж байгаа юм шиг. Хууль зүйн хэллэгээр нь хүн гим нүгэл үйлдсэн баггүй юу? Нэршил хувь хүн хамаахгүй, инх тайван батаад орж байгаа гэдэг нэр хамаахгүй. Хүн бол ерөөсөө л ялаа өрөх зохистой гимтэн. Тийм учраас хүнээ гэж хэлж байгаа юм шиг те. Тэгээд шинэ ID буюу тэр бид нар чинь бүгдээрээ хэрэг итгэх юм бол бид нар бүгдээрээ Бурхны хүүхдүүд баггүй юу? Охид хүүгүүд, хан хүү, гүнжнэр. Тэгэхээр шууд тэрүүгээр нь дуудаж чинь. Тэгэнгүүтлээ одоо дараа нь хардаа бүү зоригтой бай гэдэг Библийн орчуулгуудын хувилбаруудыг харахаар яг одоо аль нь байгаа санаа нь байгаа. Тэгэхээр битгий зоригтой бай гэсэн санаа. Тэ аль нь байгаа байхгүй. Яг одоо King James дээр бол битгий гэсэн санаа байгаа. Тэгэхээр аимхаа байх. Зоригтой байх чинь эсрэг үг нь болохоор одоо аимхаа байх штэ. Тэг бүү айхыг чинь эсрэг үг. Бүү айх чи өөрөө бол аимхаа байдал штэ тэ. Бүү айж байгаа учраас битгий гэж ин ичиж айжсэн учраас зоригтой бай гэж хэлж байна. Тэгэхээр энэ чинь цаана юу байгаа вэ гэхээр нөгөө нэг ярьж байгаа зүйл чинь гим нүгэл гэхгүй. Гим нүгэлтэй хүн айж ичдэг. Тэгээ харж гинөө. Есүс Христ шууд саа хүчтэй үнийг харахтаа шууд сүнс рүү нөгөө нэг Бурхны үг хоёр еврейдэр байгаа те. Бурхны үг бол хоёр талдаа эрттэй нугас чүмэг болон те сүнс сэтгэлийн заагийг нь салгадаг тийм гайхалтай хоёр талдаа эрттэй тэр үг чинь өөрөө те Есүс өөрөө шүү дээ. Тэгэхээр Есүс өөрөө тийм гайхалтай үг учраас одоо энэ хүнийг харахтаа давхар эн чинь маш чухал бүр ингээд олныг хамарсан чухал энэ сүнслэг одоо энэ үйл явд болж байгаа учраас тэр хүний шууд зүрх рүү хамгийн гол асуудал руу ороход сүнс нь яригдж байгаа байхгүй. Тэгээд сүнсний чинь өвчин бол гим нүгэл шүү дээ. Махбодийнх нь өвчин хүний хувьд бол саа өвчин байсан. Яг ингээд paralyzed те ингээд татцсан ингээд хүчсэн тэр өвчин нь байгаа. Гэхдээ тэр өвчний чинь үндэс нь учир шалтгаан нь юу гэхээр гим нүгэл байхгүй. Одоо өнөөдөр энэ дэлхий дээр ингээд имлгүүд ингээд хүмүүсүүдийн өвчин эдгэх процесс. Хамгийн сайн эдгээлт юу вэ гэхлээр хэрвээ эмч хүн бол мэдж байгаа. Ер нь ямар ч хүн ойлгоно. Цаад өвчин үүсгэгчийг нь олж аваад байхгүй болгох штеп. Хэрвээ цаад өвчин үүсгэгчийг нь байхгүй болгохын тулд тэгэхээр чи мэдээж нэлээд чухал эмчилгээ яригдана. Юм уу яригдана бүр курс эмчилгээ яригдана. Эсвэл бол мис засал яригдана. Тэгэхээр мөнгө төгрөгөөс нь болоод зүгээр одоо юу гэдэг нь тэд нар наагуураа дөнгөж наан илэрж байгаад өвчин намдах ч юм уу тиймэрхүү хэрэг эмчилгээ хийгдэж байвал энэ нь үр дүнгүй эмчилгээ байхгүй юу? Жоохон хугацаагийн сунгах. Гэхдээ яг цэвэр эмчилгээ биш. Яг энтэй адилхан энэ саа өвчтөе үний саачлтыг нь эдгээгээд гим нүглийнх нь өвчнийг нь махбодийн өвчнийхэн шалтгаан болох гим нүглийнхэн тэр хараал тэр ял шийтгэлийг нь гим нүглийн тэр хувь тавилангийнх нь асуудлыг нь шийдээгүй байсан бол яана гэж сарын дараа жилийн дараа энэ хүн дахиад өөр төрлийн өвчин ороод ирнэ. Нөгөө нэг бид нар яг өмнө үтсэн шүү дээ. Чөтгөр хүнээс гарч яваа тэгээ эзэн ямар нэгэн эзэн байхгүй бол буцаж орохдоо яадаг үлээ 7 дахин дорддог шүү дээ. Тэгэхээр энэ цаана юу вэ? Бидний энэ өвчин эдгэхтэй одоо энэ ингээл юу гэдэг чөтгөрийн хөөн гаргаж байгаа энэ сүнслэг одоо энэ чуулгануудын үйлчлэлүүд чинь нэг л зорилгоор хийгдэж байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр тэр хүнийг Бурхны хараатал болгох. Тэгээд Бурхны хариат болгох, Бурхны хүүгүүд болгох, сүнслэг тэр асуудал болох өвчин гим нүглийн асуудлыг нь шийдэх зорилготой. Тийм учраас тэр битгий гэж хэлж байгаа. Тэгээд ингэ хэлэх ч гэсэн шалтгаан байсан тэр нь юу гэхээр одоо би энд байна гэсэн санаа. Есүс өөрийгөө хэлж байгаа. Би энд байна гэсэн үг. Одоо бүгдээр харъя. Тэгэнгүүтлээ 3 дахь үг нь эхний эдэр хэлсэн үед хэлэгдсэн 3 дахь үг нь болохоор нүгэлч нь уучлагдсан. За энэ дээр маш чухал юм яригдж байгаа. Тэр нь юу гэхээр түрүү ингээд ярьж байгаа зүйл те. Энийг ингэж хэлэх үед яасан бэ гэхээр 3 дугаар ишлэл дээр хуулийн багш нарын зарим нь хуулийн багш нар болон фарисеучуд тухайн үед байсан шүү дээ. Хуулийн багш фарисеучуд. Тэгээд тэдний зарим нь гэж байгаа юм. Зарим нь буюу доор хаяж хэд хэдэн хүмүүс. Тэгээд англи хэл дээр харах юм бол одоо энэ дээр хар та. At once гэдэг энэ хэлдэг байгаа байхгүй. At once. Нэг дор, нэг цагт гэсэн үг. Тэгэхээр нэг цагт яасан бэ гэхээр
хэд хэдэн хуулийн багш фарисеучуд зэрэг энэ бодлыг бодсон. Хоорондоо ярилцаагүй бодлыг бодсон. Тэгэхээр эндээс бид юу харж болох вэ гэхээр одоо тэдний бодсон бодол нь дийлэнхийн бодол гэсэн үг. Маасыг хамарж исэн бодол. Олон хүмүүс тэгж боддог байсан гэсэн үг. Нэгдүгээрт, хоёрдугаарт цаана давхар сүнслэг нөлөө байсан. Би бол тэгж харж байна. Цаана нь Есүс энэ үгийг хэлэнгүүтэл чөтгөрүүд сатан, одоо энд бол миний бодлоор сатан өөрөө л оролцож исэн баг. Сатан хамгийн бесттэй үз таргаж штэ. Тийм учраас сатан төрүүд яасан бэ гэхээр шууд хуулийн багш фарисеучудад дээр шууд бодол өгсөн тэднэрт. Юу ямар бодол вэ? Харъя бүгдээрээ. Сатаны бодол واخгүй энэ ч одоо. Тийм учраас Есүс Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр за эхлээ бүгдээрээ бодлыг нарыг. Үзэгтэн хуулийн багш нарын зарим нь Бурхныг энд доромжилж байна хэмээн боджээ. За одоо энэ дээр хараа та. Би ингэ судалж олж, бясалгаж олж мэдсэн, залбирж олж мэдсэн зүйлс хуваалцаж байгаа болохоор энэ дээр юу гэж хэлсэн бэ гэхээр хараа та. Бурхныг энэ хүн доромжилж байна гэдэг хэллэг байхгүй юу? Тэнгүүтлээ Матай дээр зөвхөн ингэсэн байгаа. За одоо Марк, Лук дээр болохоор юу гэж байгаа гэхээр илүү дэлгэрэнгүй хэлж байгаа. Яаж Бурхныг доромжилсан бэ гэдгийг нь хэлж байгаа. Тэр бүгдээрээ харъя. Энэ хүн Бурхныг доромжилж байна гэсэн те. Тэгэнгүүтээ дараагаар нь Марк Лук дээр болохоор ингэж зөвхөн Бурхан л нүглүүдийг уучлж чадна. Нэгдүгээр энэ хүн яаж тэгээд дараагаар нь болохоор энэ хүн чинь Бурхан биш те, нүглийг уудлж чадахгүй. Зөвхөн Бурхан л нүглийг уудлж чадах байхад энэ хүн яаж ингэж хэлж чадаж байна? Ингэснээр энэ хүн Бурхныг доромжилж байна гэж хэлсэн. За энэ үгэн дунд энэ бодлыг батглаарай. Энэ бодлыг болохоор Есүс юу гэж мэдээд нэгдүгээрт мэдэж, хоёрдугаарт дараагаар тэр мэдсэн мэдлэгээ шууд өөрсдөд нь илчилсэн. Дараагаар нь яг ёр муу гэдгийг нь яг баталсан. Ийм гурван юм шаттай болж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар ч гэсэн бас ийм үүрх хариуцлага байгаа л гэсэн үг. За тэр яг. Тэгээд хараа яагаад ёр муу гэдгийг мэдсэн бэ? Яагаад яг ёр муу вэ? Уг нь ингээд хараа одоо юу гэдгийг яг энэ цаг Есүс Христийг ирэх цаг хүртэлх төр хуучин гэрээний ойлголтоор байна шүү дээ, тэ. Ер нь хүний ухаанаар ч юм уу энэ фарисеучуд, хуулийн багш нар бол айхтар буруу юм яриаг байхгүй юу? Яриаг. Ер нь бол яг ингээл яг л өөрсдийнх нь мэдсэн мэдлэгийнхэн дагуу гарч байгаа дүгнэлт. Гэхдээ нэг зүйл нь буруу. Буруу нэг зүйл мэдрэгдэж байгаа зүйл нь юу гэхээр тэд нар бичээсийг за одоо ингэж байгаа хараа blasphemy те, одоо Бурхныг доромжлох гэдэг энэ ойлголт байгаа юм л да. Энэ бол ерөнхийдөө Бурхныг доромжилж те, Бурхныг одоо тиймэрхүү доромжилж гүтгэх, доош хийх гэсэн санаа. Тэгэхээр энийг би яг ингэ бодохоор ямар үед яавал Бурхныг доромжилсан тооцох вэ гэж би зүгээр бодож үзлээ л дээ. Тэгэхэд вэ шүү дээ те. Хамгийн түрүүнд надад бодогдсон орж ирсэн үг бол ерөөсөө бичээс. Бичээс дээр хэлэгдсэн зүйлийг тэгж хэлээгүй гэж хэлээд Бурхныг гүтгэх, худлаа ярих. Эсвэл Бурхан нэг ийм төвшний, ийм мөн чанартай гэхэд Бурхныг ийм биш, ийм дор гэж үзэх. Эсвэл Бурхан ийм бишээ гэд Бурхныг өөрөөр ингэж доош нь хийх, доромжлох гэдэг чинь ерөнхийдөө Бурхны талаарх ойлголт чинь бичээс л байгаа шүү дээ. Тэгэхээр бичээсийн дагуу шалгаж үзэхэд тухайн хүн Бурхныг доромжилсан уу, доромжлоогүй юу гэдгийг мэдэх ганц шалгуур бол бичээс аахгүй юу. Тэгэхээр эдгээр ч өөрсдөө хуулийн багш нар гэж байгаа. Гэхдээ эдгээр хэрэг үнэхээр хуулиа мэддэг те, яг одоо яг бурханлаг хүн байсан бол тэд нар Бурхныг доромжлоогүй гэдгийг нь ойлгох боломжтой байсан. Гэхдээ асуудалтай л да. Яагаад тэгэхээр энэ чинь тухайн үед сатан ч гэсэн те ингээл янз янз юм болж байгаа учраас яг ингээд одоо яаж тэд нар Бурхныг доромжилсан юм. Уг нь хэрв арда бичээс дээр яг би юу хэлэх гээд байна гэхээр бичээс дээр хараа Месиягийн талаар Есүс Христийг ирж энэ дэлхий дээр гин нүглийн асуудлыг бүрэн дуусгаж Бурхны ард түмэн хүн төрлөختнийг Бурхны ард түмэн мөнхийн зөвхт байдалд аваачих. Тэгээд мөнхийн Бурхны хаанчлалыг бий болгох, эхлүүлэх нэг хүн Месия ирнэ гэж өөрсдийнх нь судал заадаг бичээс дээр нь асар олноороо байдаг. Одоо би тэднээс нь зөвхөн ингээд дөнгөж 3-ыг би дурдъя. Бүр хайх юм бол интернетээс ч юм уу ингээд хайх юм бол зөндөө гарч ирнэ угаасаа. Тэгэхээр тэд нар хардаа тийм бичээсийн үгийг нь барьж Есүс Христийг дүгнээгүй. Хүнийхээ ойлголтоор. Гэтэл тэгээд хардаа ингэж байгаа.
Эхлэл 3:15 дээр бол түрүүн би хэлсэн шүү дээ. За одоо бид нар юу ярьж байгаа вэ гэхээр энэ хүн Есүс яг Бурхныг доромжилсон уугүй юу гэдэг дээр ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр Есүс Христ өөрөө Бурхныг доромжлоогүй нэгдүгээрт. За хоёрдугаарт нь юу гэхээр зөвхөн Бурхан л нүглийг уучлж чаднаа гэж байгаа. Тэгэхээр Бурхан зөвхөн нүглийг уучлж чадна гэдэг нэг талаараа үнэн боловч үнэн л дээ. Гэхдээ Бурхан нүглийг яаж уучладаг вэ гэдэг дээр хүн одоо юу гэдгийг яг тийм бичээсийн дагуух тэр ойлголт байна уу гэдэг асуудал байна. За юу вэ гэхээр гим нүгэл хардаа үйлдэгдсэн болвол гим нүглийг одоо альва нэг гим нүгэл үйлдэгдэхэд зайлшгүй гим нүглийн төлөөс төлөгдөх ёстой. Тэ? Альва гим нүгэл үйлдэгдэхэд зайлшгүй гим нүглийн төлөөс төлөгдөх ёстой. Хэрв тухайн гим нүглийг нь уучлаад тэгээ тэр гим нүглийг уучлаад гим нүгэл үйлдэгчийг одоо ингэж те өршөөе гэхэд заашгүй гим нүгэл нь төлөгдөх ёстой. Тэгэхээр тэр гим нүглийг төлөөс төлөгдсөн үү гэдэг асуудал яригддаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт тухайн гим нүглийг уучлагч нь заашгүй тэр өөрөө цор ганц шүүгчл байх ёстой шүү дээ. Тэгэхээр тэр шүүгч нь өөрөө хинбэ юу вэ гэдэг асуулт. За би одоо ингэж нэлээ орой ингэж баахан юм яриад яваад байна л да. Одоо яг одоогийн байдлаар Улаанбаатар хотод оройны 11 цаг болж байна. Тэгэхээр нэлээ орой эхэлсэн болохоор тэгээд нэлээд сүнслэг зүйл яригдж байгаа болохоор бас юунууд надад бас нэг тийм мэдрэмж төрж ирж байна. Юу вэ гэхээр бодолд маань ингээд дайралтууд юм шиг тиймэрхүү бодлын сорилт тэ бас ядрал махбод маань ч гэсэн бас ядарч байна. Тийм учраас нэг талаараа бас нэлээд одоо жоохон юу вэ? Зөрчилтөөнтэй тэ тулаантай байна. Гэхдээ давхар бас аль болох юу товчхон ярихыг хичээе. Гэхдээ ямар ч үсэн гэсэн цаана гарна. Өнөөдөр яг жоо орой эхэлчлээ. Тэгээд бас жоохон цаг завж гэсэн асуудалтай байлаа. Махбод маань ч гэсэн жоохон ядралтай байсан ч гэсэн эхэллээ. Гэхдээ нэгэн тал эхлүүлсэн юм чинь эзэн бурхан хамт байх болтугай. Тэгээд үг маань тэр үг үнэнг ямар ч байсан л дуусгая. Тэгэхээр хамт хин нэгэн байгаа бол давхар залбирах сэтгэлээр сонсч өгөөрэй. Сүнслэг маш чухал зүйл ярьж байгаа учраас энд ч гэсэн яригдах үед сатан ч гэсэн энд чөтгөрөөд ч гэсэн энэ үед бас дайралт хийгээд тодорхой хэмжээнд хийж байгаа зүйлс бас мэдэрж байна. Гэхдээ ямар ч үсэн гэсэн цаана гарнаа. За тэгээ ямар ч үсэн гэсэн ингээд бэлдсэн зүйлээ яриад явъя. За энд ч гэсэн бас нэлээд халж гин. Тэгээд эдийгээр хаалгаа хаагаад байгаа мөртлөө халаад байна. За тэг ямар ч үсэн эзэн минь хамт байгаарай. За тэгэхээр тэр ёрын муу бодол гэдгийг нь одоо яг энэ цаг мөчид яаж байгаа гэхээр Есүс Христ ёр муу гэдгийг нь илчилж ярихдаа ярьж штэ. Та нар юунд 3 дугаар ишлэл дээр Бурхныг энд доромжилж байна хэмээн боджээ. Есүс тэдний бодлыг мэдээд юунд та нар зүрхэндээ ёрын мууг бодно вэ? Тэгээд 5 дээр нүгэлч нь уучлагдсан гэж хэлэх эсвэл босоод алах гэж хэлхийн аль нь амархан бэ? Харин хүний хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд. За одоо энэ хүртэлх хугацаанд бид нар яах вэ гэхээр хэдүүлээ яах вэ гэхээр хэд хэдэн чухал ойлголтыг харъя. Нэгдүгээрт нь Есүс Христ энэ дэлхий дээр ирэхдээ юуны тулд ирсэн бэ гэхлээр энэ дэлхий дээр нүглийг уучлж нүглийн асуудлыг нь шийдэхийн тулд ирсэн. Тэгээд энэ Эхлэл 3:15 дээр байгаа. 2 дугаар Самуэль 7:12-оос 13 дээр байгаа. Даниэл 9:24 дээр байгаа. За ямар ч үсэн би нэг нь уншия. Эхлэл 3:15 дээр болохоор юу гэж байгаа вэ гэхээр ингэж байгаа. Би тэр эмэгтэйд та нарын хооронд бас чиний тэр эмэгтэй үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж түүний өсхийг чинь эцэлнэ. За энэ ерөнхийдөө юу хэлж байгаа гэхээр энэ эмэгтэйн хүүхэд буюу хүн энэ дэлхий дээр гим нүглийг төгсгөж үхлийг ялах нэг хүн ирнэ гэж байгаа. За тэр нь бол Есүс байсан. Хуучин гэрээний бичээстэй байсан. За 2 дугаарт нь Самуэль 7:12-оос 13 дээр юу гэж байгаа вэ гэхээр Давидын удмаас за ерөнхийдөө уншуул байгаа. Гэхдээ би товчлоод ярьчих. Давидын удмаас мөнхийн
хаанчлагч хаан гарна гэж байгаа. Мөнхөд хаанчлах. Энэ юу гэхээр сүнслэг Тэнгэрийн хаанчлыг ярьж байгаа. За 3 дугаарт нь Даниэл 9:24 дээр юу гэж байгаа вэ гэхлээр гэмт үйлдэлийг дуусгаж, нүглийг эцэслэж, тэгээд мөнхийн зөвхт байдлыг тогтоох тэр нэгэн ирнэ гэсэн иш үзүүлдэг байхгүй юу. Гэтэ яг энэ тухайд Вавилонд цөллөгдөж исэн хүмүүсүүд танд хэлж байгаа боловч. Тэгэхээр эндээс юу гэж харж болохоор байна вэ гэхээр Есүс Христ гэдэг ямар ч байсан нэг Месиа энэ дэлхий дээр ирнэ, хэн нэгэн Месиа ирнэ, тэр ирэхдээ гим нүглийг дуусгаж, гим нүглийн хүчийг нь байхгүй болгох нэг хүн ирнэ гэдгийг ярьсан. Тэгэхээр тэр хүн ирнэ гэдгийг бичээс нь хэлжсэн гэсэн. Хоёрдугаарт зөвхөн бурхан л нүглийг уучлж чадна гэж байгаа. Тэгэхээр бурхан нүглийг яаж уучлах вэ гэхлээр явна шүү дээ, тэ. Хуулийн дагуу зөвхөн уучлна. Түүнээсээр зөвхөн бурхан хөдөлгөөнөөс би хайр, хүч чадлынхаа хүчээр гим нүглийг уучлаа гэдэг тийм хөдөлгөөнөөс оролцсон гэхээс илүүгээр хуулийн дагуу яг гим нүглийн тэр тогтолцооных нь дотор нь ороод тэгээд хуулийн дагуу гим нүглийг төлөөсийг нь байхгүй болгоод тэгээд итгэсэн нэгэнд нь уучлалыг өгнө. Тэгэхээр энийг хийхдээ хуулийн төлөөсийг нь төлөх, өр төлөөсийг нь төлөх тэр хүн болж ирэх нэгэн бас байгаа байхгүй. Тэр нь бас Месиа хин нэгэн. За тэгээд 3 дугаарт нь тэгэхээр 3 дугаарт нь ерөнхийдөө яхаа би юу гаргаж ирсэн бэ гэхээр тэгвэл энэ тэд нар хэлж байгаа шүү дээ. Энэ хүн бурхан гим нүглийгэд уучлах байхад энэ хүн ингэж хэлж яаж чадчихна, боломжгүй энэ чинь хүн штэ гэдэг санаагаар хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр Есүс Христ өөрөө би энд нэг юм зүйлийг олж мэдсэн байгаа. Олж мэдчих жоох ингээд нэг яг Есүс Христ хүн төрлөختний түүхтэй хэрхэн яг одоо тэр хамааралтай бай гэдгийг би нэг юм зүйлээр бичсэн. За орчлын ертөнц ингээд эхлэл номоор ингээд бүтэж байгаа штэ, бүтээгдэж байгаа. Энэ үед Есүс Христ хамгийн анхны Иохан 1 дээр байгаа, эхлэл 1 дээр бас байгаа. Есүс Христ хамгийн анхны бүтээлийн үед өөрөө оролцож бүтээлцсэн. Тэгэхээр Есүс Христ бүтээгч байсан. Дараагаар нь Иохан 3 эхлэл 3:15 дээр яасан бэ гэхээр Есүс Христийн талаар хамгийн анхны сайн мэдээ, амлалтын сайн мэдээ. Иохан 3 эхлэл 3:15 дээр энэ эмэгтэй үр удам үхлийг, сатааны гим нүглийг ялнаа, устгана гэдэг нэг амлалт өгөгдсөн. Тэгээ амлалтан дээр Есүс байсан. Дараагаар нь Есүс Христ төрсөн. Есүс Христийн төрөлт. Тэгэхээр Есүс Христийн бүтээлт, Есүс Христийн талаарх амлалт, дараагаар нь Есүс Христийн төрөлт, тэгээ Есүс Христийн үйлчлэл, тэгээ Есүс Христийн үхэл, загалмайн үхэл. Тэгээд үхлийн дараах 3 хоногийн дараа Есүс Христийн амьлалт. Тэгээд ойролцоогоор 40 хоногийн дараах амьлсныхаа дараа 40 хоногийн дараах Есүс Христийн өргөлт. Тэгээ өргөлтийн дараа яасан бэлээ? Есүс Христ ариун сүнсээрээ дамжуулан ирсэн шүү дээ. Тэгэхээр Есүс Христ ариун сүнсээрээ дамжуулан ирсэн. Дараагаар нь мөн Есүс Христ яг өөрийн биеэр 2 дахь удаага ирнэ. Удахгүй. Ирнэ. Тэгээ Есүс Христийн ирэлт. Ирснийхаа дараа нь Есүс яах вэ гэхээр шүүлтийг хийнэ. Шүүлт. За энд яг дунд нь бас нэг ойролцоо юмуд байгаа. Гэхдээ ямар ч үс ингээ жоохон сунгах юм бол алгасах юм бол Есүс Христийн эцсийн шүүлт гэж байгаа. Есүс Христийн шүүлт. Тэгээд дараагаар нь Есүс Христийн мөнхийн хаанчлал. Ингээ хардаа та хүн төрлөختний түүхийн эхлэл төгсгөл хүртэлх бүх үйл явдал донд Есүс Христийн оролцоо байгаа зү. Тэгэхээр тэр бурхан чинь өөрөө бүтээсэн, өөрөө хаанчлах бурхан энэ донд төрсөн, үйлчилсэн, үхсэн, амилсан, өргөгдсөн 2 дахь удаагаа ирнэ. Тэгээ өөрөө шүүн, өөрөө хаанчлан. Тэгэхээр хүн төрлөختний түүх тэр чигээрээ Есүс Христийн талаарх түүх байхгүй юу? Гэт ийм зүйлийг штэ те тухайн үеийн хуулийн багш фарисеучуд огт харж чадаагүй. Одоо энэ яг дараа нь Есүс Христ өөрийгөө таниулах үйлдэлээ хийн. Одоо бүгдээрээ харъя. 4-өөс 7 дугаар ишлэл дээр юу болсон бэ гэхээр яг саяны ярьсан энэ Есүс Христийг одоо энэ хуулийн багш фарисеучуудын хэлсэн тэр бодсон бодлыг Есүс Христ ёрын муу гэж байгаа шүү дээ. Тэгвэл яагаад ёрын муу гэсэн гэхлээр тэдний бодсон бодол нь хүн төрлөختний бурхны том хаанчлалын төлөвлөгөөний асар чухал зүйлийг худлаа гэж хэлж үгүйсгэсэн хэлбэрүүд байхгүй юу. Тэг хин үгүйсгэсэн бэ гэхээр зүгээр нэг жирийн нэг загасчин нэг тийм одоо юу гэдэг нь татвар хураагч үгүйсгээгүй. Хуулийн багш нь бурхны ард түмний, бурхны төлөөлөгч гэж байгаа, бурхны үгийг заадаг, иш үзүүлэгч гэж байгаа тэр хүн нь өөртөө бурхны асар том төлөвлөгөөний маш чухал зүйлийг өөртөө үгүйсгэсэн. Тэгэхээр өөртөө эсэргээрээ тэд нар бурхныг доромжилсан байхгүй юу?
blasphemy гэж байгаа тэр доромжлыг өөрсдөө хийсэн. Тэгээд бичээс дээр энэ дээр бүр ингээд ярих юм бол Есүс Христийн түрүүний ярьсан те бүтээлт, амлалт, те төрөлт, үйлчлэл, үхэл, амьдлалт, өргөлт, ирэлт, шүүлт, хаанчлал гэд бүгдийнх нь талаар эднэрийнх нь өөрсдийнх нь судалж мэдсэн бичээс дээр нь хангалттай баримтууд уг нь байсан. Тэгэхээр мдээгүй. Тэгэхээр яг өнөөдөр бид нар ч гэсэн бид зөндөө мэдлгүүд мэддэгэ, зөндөө бид мэдлгүүд мэдж болж байна. Итгэс тэ. Гэтэл яг тэрнийхээ дагуу амьдрал дээрээ бид үнэхээр яг зүв сэтгэлдээ ороосноо гэдэг асуулт. За энийг бодож байгаа. Тэгээ одоо энийг нь хардаа Есүс Христ хамгийн гайхалтай нь тэднэрт өөрсдийнх нь бодол нь ёрын юм уу гэдгийг нь батлангаа давхар наад хүн чинь тэр нэгэн чинь би гэдгээ Есүс Христ одоо батлах нэг үйл явдлыг хийн. Тэр нь юу гэхээр ишлэл 4-өөс 7 дугаар ишлэл дээр юу байгаа вэ гэхээр Есүс тэдний бодлыг нь ёр муу гэдгийг яг бодиттой баталсан. Юу гэж баталсан за харъя бүгдээрээ. 4-өөс уншия. Есүс тэдний бодлыг мэдээд юунд та нар за ингэж хэлсэндээ тэгэнгүүтлээ ингэсэн. Юунд та нар ёрын мууг бодно вэ гэчээ 5 дээрээс нүгэлч нь уушлагдсан гэж хэлэх эсвэл босоод алах гэж хэлэхийн аль нь амархан бэ? Харин хүний хүү газар дээр нүглийг уушлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд тэрээр саа өвчтөнд бос дэвсгэрээ аваад алах гэсэнд мөнөөх нь босож гэрийнхээ зүг явлаа гэж байгаа. За одоо энүүгээр маш чухал нэг зүйл би газ давчгаа яриа. Тэгэхээр энүүгээр маш чухал нэг зүйлийг хэлсэн нь юу вэ гэхлээр ийм нэг хоёр ойлголт байгаа. Энийг та авард нь бодож ирсэн үгүй юу? Өвчин идгээх. Одоо энэ дээр бол саа өвчин идгээх. Өвчин идгээх, нүгэл уучлах гэдгийн аль нь хэцүү вэ гэдгийг Есүс аль нь хэцүү вэ? Аль нь хэцүү вэ гэдгийг одоо Есүс энэ фарисеучуд хуулийн багш нараас асууж штэ. Тэгэхээр аль нь хэцүү вэ? Та юу гэж бодож байна? Энэ хоёрын биш те хоёулаа хэцүү. Нэгдүгээр, хоёрдугаар хоёулангийн зөвхөн нэг л зүйл хийх боломжтой. Тэр нь Бурхан. Бурханаас өөр хинч өвчин идгээх. Үгээрээ. Тэгээ идэгшгүй өвчин. Асар олон жил тэр Есүс ч асар олон янз бүрийн өвчнүүд бүгдийг идгэж байгаа шүү дээ. Тэгэхээр өвчин идгээх тэр байгалийн жам ёсноос давсан тэр идгэрлийг өөрчлөлтийг хийх нэгдүгээр, хоёрдугаар нүглийг уучлах гэдэг энэ хоёр чи аль нь хэцүү вэ гэхээр хоёулаа нэгдүгürt хэцүү. Тэгээ Есүс яасан бэ гэхээр энд хоёуланг нь хийсэн. Яг хүний ухаанаар бодох юм бол одоо яг та итгэгч хүн та бид нарт аль нь бид нарт яг үйлдэхэд хэцүү вэ? Яг гаднах хэлбэр нь үйлдэхэд хэцүү вэ? Нүгэлч нь уучлагдсан гэж бид нар хэлэх бид нарт үүрэг нь өгөгдсөн шүү дээ. Чуулганд бол гим нүглийг Есүс Христийн нэрээр уучлагдсан гэдэг тэр сайн мэдээг тунхаглах, заах биднэрт тэр юу нь бол байгаа. Эрх мэдэл нь байгаа, үүрэг хариуцлага нь байгаа. Нэгдүгээрт. Тийм учраас бид нүгэл уучлагдсан гэж хэлэх биднэрт амархан уу? Тэгэнгүүтлээ хоёрдугаар болохоор өвчин идгээх нь биднэрт хэцүү санагддаг шүү дээ угаасаа тий. Гэтэл энд яг энэ Есүс Христийн яг энэ үед болохоор одоо бол бид нар тийм байгаа. Гэхдээ яг Есүс Христийн өөрийнх нь үед те шинэ гэрээ байгуулагдаагүй тэр гим нүглийн өвчнийг нь те загалмай дээр хийх үйл явдлаас өмнөх үйл явдал шүү дээ. Тэгэхээр энэ үед нүглийг уучлана гэдэг энэ зүйл чинь өөрөө өвчин идгэхээс илүү хэцүү байхгүй. Илүү хэцүү гэж харагдахаар. Ягаад гэвэл илүү бүр цаад имчилгээ бүр юу цаад сүнслэг имчилгээ. Тэгээд үүний төлөө Есүс юу хийх ёстой вэ? Үхэх ёстой шүү дээ. Зовж дарчилж үхэх ёстой. Үхсдийн оронд очих ёстой. Тэгээд амьлан те энд чинь үхэж зовлон эдэлж дарчилж те энийг хийн. Тэгжиж гим нүглийн бүх хүн төрлөختний гим нүглийг. Тэгэхээр энийг Есүс Христ өөрөө нүгэлч нь уучлагдсаа гэж хэлснээрээ Есүс Христ өөрөө үүний төлөө ирсэн гэдэг санаа байна шүү дээ. Тэгжиж Есүс Христ яа. Тэгэнгүүтлээ дараагаар нь тийм учраас нүгэлч нь би үнэхээр энэ хүний нүглийг би уучлах эрх мэдэлтэй гэдгийг харуулахын тулд нэгдүгээр, хоёрдугаарт гим нүглийг нь би яг одоо би сая уучлсан гэдэг яг бодтой. Цор ганц ийм нэгэн бол Есүс шүү дээ. Тэрийг батлахын тулд тэгээд давхар нөгөө нэг энэ хүн Бурханаас өөр нүглийг уучлах ямар ч хүч байхгүй гэдэг энэ үг харин энэ хүн ингэж хэлснээрээ Бурханы доромжилж байна гэдэг энэ худлыг наадах чинь бол худал харин минийх бол үнэн гэдгээ батлахын тулд Есүс Христ яасан бэ гэхээр бос дэвсгэрээ аваад гэртээ харь гэж хэлсэн байхгүй. Яг ингэх үед яасан бэ гэхээр мөнөө хүн босоод идгэрсэн байгаа. Тэгээд босоод юугаа харах юм бол эзнийг алдаршуулаа тэгээд явж байгаа. Тэгээд одоо энэ дээр хартаа сүүлийнхаа нэг хоёр зүйлийн нэг ихнийх нь яриа.
энэ дээр хараа нүглийг уучлахын тулд нүгэл ерөнхийдөө одоо хүчгүй болж нүгэл одоо юу гэдэм дэ зорьсон зорилгодоо хүрэхийн тулд яах вэ гэхээр шүүгчийн өмнө тухайн нүглийн өрн төлөөс нь заавал төлөгдөх ёстой. Заавал энийг хийхгүйгээр бурхан ч нүглийг уучлахгүй байхгүй юу. Тийм учраас өнөөдөр уг нь хамгийн гол хэлэх гээд байгаа санаа бол энэ байхгүй юу. Загалмай дээрх үйл явдал авралын хамгийн чухал үйл явдал байхгүй юу. Тэгээд бид нартай маш хамааралтай. Тэгээд бид нарт түүнд итгэснээр маш чухал бид нар нөгөө нэг шинэ итгэлийн амьдралын хууль зүйн хувьд бид нар маш чухал зүйлийг бид хийсэн нэгэнтэй нэгдэж байгаа гэсэн санаа. Тэгээ ард бурхан хүн одоо ингэж байгаа шүү дээ. Фарисеучуд хуулийн багш нар болохоор бурханаас өөр хинч хүний гин нүглийг уучлж чадахгүй гэж байгаа. Нэг үнэн. Тэгээд харин бурхан өөрөө яаж уучилдаг вэ гэхлээр уучлсан бай гэхлээр хуучин гэрээндээ болохоор дахлын тогтолцоогоор байсан шинэ гэрээг бий болгоод өнөө биднэрт болохоор тэр мөнхийн дахил болсон Есүс Христ болж бурхан өөрөө энэ дэлхий дээр хүн болж ирээд бидний өмнөөс хуулийн тэр өр төлөөсийг одоо төлснөөрөө гим нүглийг хүчийг нь байхгүй болгоод тэгээд түүнд нь тэгээд бид нар итгэх үед бидний гим нүгэл уучлагдаж байгаа байхгүй. Ийм маш чухал. Тэгээ энэ зүйлийг ерөнхийдөө хүний хүү буюу тэр хүн болж ирсэн Есүс л хийсэн байгаад байгаа. Хүн болж ирсэн Есүс. Ийм зүйлийг л өнөөдөр ерөнхийдөө энэ саяны саа өвчтөнг эдгэхээсээ өмнө эхлээд тэр өвчнг нь сүнслэг тэр гим нүглийн өвчнгийг нь идэрсэн гэдгийг тунхулж байгаа юм тэр байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол иймэрхүү санаа. За тэгээд сүлд нь базээ. Тэгээд энэ дээр хардаа харамсалтай нь яаж байгаа юм. Би бол яг харамсалтай зүйл гэж анзаарж байгаа нь юу гэхээр хамгийн сүүлийн 8 дугаар ишлэлээр юу болсон бэ гэхээр хурсан олон үүнийг хараад гайхаад сүрдээд бас айж имээгээд гайхаж бишрээ тэгээд энэ бол ойлгомжтой шүү дээ. Юр бусын нэг тийм зүйл болж байгаа шүү дээ. Гим нүгэл уучлагдсан нэг хүний гим нүглийг нь бурхан нэг хүн уучлж байгаа хүн. Тэгэнгүүтлээ энэ хүн үнэхээр уучлсан гэдгээ баталж байгаа байхгүй. Саа өвчтөг хүний өвчнөг нь идгээчж байгаа. Тэгээд энийг харангуутлаа хүмүүс яасан бэхээр бурхныг алдаршуулж байгаа. Гэхдээ алдаршуулсан зорилго нь юу вэ гэхээр хардаа англи хэл дээр болохоор man гэж байгаа байхгүй. Олон тоон дээр man. Энэ хүнд ийм их эрх мэдэл өгсөн гэж хэлэхээс илүүгээр бичээсийг харах юм бол зүгээр энгийн хүмүүсүүдэд ийм эрх мэдэл өгдөг ямар агуу бурхан бай гэж байгаа юм шиг надад бол тийм санаа бос. Тэгэхээр тэр хүн цор ганц нэгэн гэж Есүсийг харахаас илүүгээр зүгээр л хүн бурхан гэж харж байгаа юм шиг нэг иймэрхүү байдал. Тэгэхээр яагаад энийг би яг ингэж ялгаатайгаар ярихыг хүссэн бэ гэхээр тэгээ хамгийн сүүлийн өнөөдрийн хэсэг болохоор хэсэг дээр ярьж штэ. Яагаад энийг би ярихыг хүссэн бэ гэхээр Есүс Христийн загалмай дээр хийгдсэн сайн мэдээ хүн төрөлхтний түүхэндх хамгийн анхны бөгөөд хамгийн сүүлчийн цор ганц гайх юм шиг хүн төрөлхтний түүхэнд ганцхан удаа хийгдэх. Нэгдүгээрт, хоёрдугаарт итгэгч бидний хувьд бидний гим нүглийн асуудлыг Есүс Христ бүрэн шийдсэн нэгэн удаа бид итгээд үнэхээр та жинхнээсээ сайн мэдэн, жинхнээсээ буюу зүрхэндээ итгээд нэг үйлсийг дагалддаг сайн мэдээнд итгээд итгэлээрээ тэр итгэл буюу үйлстэй итгэл штэ. Тэрүүгээрээ итгэсэн болвол таны итгэлээр чинь дамжуулаад бидний гим нүглийн асуудал бүрэн шийдэгдсэн цор ганц удаа. Гэхдээ тэр бид энэ хувь тавиланг анх би хүлээн авж байгаа тэр итгэл дотор чинь өөрөө байнгын итгэлийнх нь мөн чанар буюу байнгын бузар муу буруугаа олж мэдээд оюун санаагаа шинчлээд замаа эргэх тэр үйлс дагалдана штэ. Жинхэнэ дагалдагчийн талаар Есүс юу гэж хэллээ? Үгэн дотор минь амьдрдаг, үгүйгийн дагуу итгэдэг, үгийнхэн дагуу үйлддэг тэр нэгэн бол миний жинхэнэ дагалдагч. Тэгээд тэр жинхэнэ дагалдагч нь үннийг олгоод үнэн тэд нарыг чөлөөлнө гэдэг санаа байна. Тэгэхээр эн чинь юус яг тойрох шиг юм чухал ойлголт байхгүй. Тэгээд гэтэл бид нар ингэх үедээ гэсэн санаа. Есүс Христийн загалмай дээр хийгдсэн тэр гайхалтай цор ганц ялалтын үнц нь өнөөдөр асар үнцэнтэй байнгын тэр нөгөө нэг яг загалмай дээр өнөөдрхөн яг одоо бидний өмнө загалмай дээр
хийгдэж байгаа процесс шиг тийм гайхалтай хүч нь цаг хугацаа үл хамааран бидний өмнө бодиттой хэвээр байгаа даа байхгүй. Тэгэхээр яриул нэлээ олон ингэтэй бас ярилцах шаардлага гарна. Гэхдээ хамгийн гол миний хэлэх гээд байгаа санаа бол Есүс Христ бол цор ганц. Тэгсэн мөртлөө цаг хугацаа үргэлжилж байгаа шүү дээ. Бүр анханасаа байсан одоо энд байна шүү дээ. Бүтээлийн эхэнд байсан, бүтээлийн төгсгөлд шүүлтэн дээр байна. Тэгээ мөнхийн мөнхөд хаанчлна. Энэ бол тэр чигээрээ зөвхөн Есүс аахгүй юу? Есүс. Тийм учраас бид нар өнөөдрийн саа өвчтэй хүнийг эдгээсэн энэ түүхээр дамжуулаад бид юу харах хэрэгтэй вэ гэхээр гим нүглийн талаарх асуудал бол хүн төрөлхтний хүний бидний амьдарж байгаа амьдралын хамгийн чухал одоо бодох ярилцах те үүний төлөө хүн төрлөختөн амьд явж гин. Өнөөдөр итгэгч хүмүүстэй итгэгч биш хүмүүс зүгээр ямар ч хамаагүй хүмүүс өнөөдөр энэ дэлхий дээр амьдарж байгаа нэг л зорилго байгаа байхгүй. Тэр зорилго нь юу вэ гэхээр гим нүглийн асуудлаа шийдэх. Ийм чухал үннийг ингэж ярих үед, хэлэх үед тухайн хүн ямар ч утгагүй ойлгомжгүй байвал тэр хүн асар сохор аюултай нөхцөл байдал байгаа байхгүй. Тийм учраас бид өнөөдөр одоо энд байна штэ. Энд нэг чухал юм байна. Бид байнга юу ярьдаг те? Хайртай гэж хэлдэг. Байнга бид одоо яг тийм одоо сошиал ертөнцид ч юм уу, постоор ч юм уу, эсвэл бол те номлол бүтэнсээ өдрийн номлолоор ч юм уу, эсвэл гудамжинд сайн мэдээд тараахтаа ч юм уу, хайртай шүү гэж хэлдэг, бурхан танд хайртай гэж хэлдэг, те гой номлол үннүүдийг ярьдаг. Гэхдээ бид нар үйлс байхгүй бол энэ үг итгэл болж чадахгүй байгаа нь энэ байхгүй. Итгэл болж чадахгүй байгаа нь энэ. Өнөөдөр Монголд сайн мэдээг асар олноор л хүмүүс сонсож үзээгүй хүмүүс ч бараг байхгүй байх. Тэг яагаад байхгүй байна вэ гэхлээр энэ үйлс байхгүй байгаад байна. Жинхэнэ итгэлээс жинхэнэ дагалдагчийн үйлддэг дуудлага болохтой Иохан 8-ын 30, 31, 32 хавцаа байгаа. Жинхэнэ дагалдагчийн хийх цор ганц дуудлага юу вэ гэхээр Есүс Христийн үгэн дотор байх. Есүс Христ чинь ямар үг айлтсан юм? Есүс Христ ямар үг хэлсэн гэхээр тэрийг та уншсан уу, судалсан уу, олж мэдсэн үү? Хэрвээ мдээгүй бол бид Есүс Христийн дагалдагчийн амьдралаар амьдрахгүй шүү дээ. Бид үйлдэхгүй шүү дээ. Тэгэхээр бид үйлдэхгүй байвал бидний амнаас гарч байгаа үг хүчгүй байх байхгүй. Тэгэхээр бидний амнаас гарч байгаа үг ямар ч хүчгүй, ямар ч утгагүй хаданд орилж байгаа. Тэгээ зүгээр ингээд нэг хинт ч биш газар ингээд орилж байгаа юм шиг үг цацагдаад байгаа учраас өнөөдөр Христ итгэлийн амьдрал ямар ч итгэлийн үр цацагдахгүй байгаад байна. Одоо заримдаа ингээл те би ингээл одоо юу гэдэг ингээл пост заримдаа бичгэд ч гэдэг юм уу, эсвэл ингээл хааны газар очиж нөхрөлөх үед ч юм уу итгэгч нарын дотор хүртэл энэ итгэл харагдхаа болж байгаа юм шиг надад тийм юу гэдгүүлээ гашуудл те нэг юм эмзэг мэдрэмж байгаа байхгүй. Итгэгч нарын дунд итгэгч нартай харилцаж байхтай хүртэл Библийн үннүүдийг ярихад тэд нар маань сонсохдоо ямар ч нөгөө нэг тийм үнд сэнэн тэд нарт чихэнд нь орохгүй байгааг анзаардаг. Тэгэхээр тийм байхад яаж үл итгэгч хүмүүс тийм байх юм бэ? Итгэгч нар нь Бурханых нь хүмүүс нь Бурханыхаа үгийг ямар ч үнд сэнэгүй сонсож байгаа ч юм уу те эсвэл ярьдаггүй, уншдаггүй, судалдаггүй байх юм бол өнөөдөр итгэлийн амьдрал чинь зүгээр нэг тийм юу болж хувирж байгаа байхгүй. Одоо энэ миний өнөөдөр хэлж байгаа санаа нь бол энд ямар ч тийм итгэлд хүрэхгүй байгаа даа. Итгэлд хүрэхгүй хүчгүй болоод байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь юу хэлж байгаа нөхөр үйлс байхгүй тухайн нэг номлол сонсчоод нэг ямар нэгэн үннийг сонсчоод тэрнийхээ дагуу амьдрал дээр үйлдэх юм бол яадаг вэ гэхээр үйлдэх үед л тухайн мэдлэг чинь өөрөө амт хүч чадал бодтой хүч яриад байгаа шүү дээ. Бодтой хүч болж биднэрт мэдрэгддэг. Хэрвээ энэ мэдрэмжийг та ганцхан удаа ч юм уу ингэж мэдрэх юм бол та үгийн хүчийг мэдэрч эхэлнэ гэсэн. Хэрвээ үгийн хүчийг ингэж та үйлдэх үедээ мэдрэгддэг энэ үгийн хүч, энэ үнэнг ойлгож ухаараагүй хүн бол хичнээн номлол сонсоод энэ үг бол ямар ч хүчгүй байна. Тэгэхээр тийм үг хүчгүй үг бол өнөөдөр хэн нэгэн үл итгэгчийг итгэлд хүргэх боломжгүй байгаад байгаа байхгүй.
Тийм учраас л бид нар яах хэрэгтэй вэ гэхээр өөрсдөө энэ дэлхий дээр амьдрахдаа хүний хүн төрлөختний хүний ямар ч хүний хамгийн чухал хэрэгцээ юу вэ гэдэг энэ асуултанд бид нар маш чухал хариулж асууж нэгдүгээрт заавал асуух хэрэгтэй. Энийг заавал асууж иж тэгээ заавал яг зөв хариултыг олж ижил бид нар зөв амьдралаар амьдрна. Тэгээ бид нар зөв амьдралаар амьдарч ивэл бид зөв амьдралаар амьдрах үед мэдрэгддэг, олж мэддэг, илчлэгддэг тэр үннүүдийг бид ойлгоно. Тэгээд тэр үнэн чинь бид нарыг чөлөөлнө нэгдүгээрт. Тэгээд чөлөөлөгдсөн бид нар бусдад ярихдаа, бусдад одоо үгийг тунхаглахдаа, сайн мэдээ ярих үед биднээс хүч гарч байгааг. Тэгээд бид нар ямар хүчтэйгээр давхар үйлснэ, хайрын зориулалт нь өвчин эдгээлтэн чөтгөр хөөх үйлчлүүд нь дагалдах байхгүй юу? Тэр үед бид нар нөгөө нэгтэй хамгийн одоо ингэсэн шүү дээ. Өвчин эдгэх, нүгэл уучлахын хам нь аль нь илүү хэцүү вэ гэхээр нүгэл уучлах чинь хамгийн хэцүү цор ганц хийгдсэн юм баггүй. Тэгэхээр энийгээ бид үнэхээр ойлгоод нүгэл уучлсан нэгний хэлэгдсэн үгсийг бид ингээд судалж түүнийг л зөвхөн дагаж түүнийг л амьдралынхаа эзнээ болгож явж байгаа цагт өдөр болгон шүү. Та маргааш гараад маргааш та босоод ажиллаа хийхдээ та нэг л зорилгоор амьдарч байгааг бодлоо та. Хиний төлөө, юуны төлөө? Есүс Христийн төлөө гэж хэлж байгаа хэлэн мэдээж. Гэхдээ Есүс Христэд ямар нэгэн хэрэгцээ байхгүй шүү дээ. Есүс Христ яах гэж өөрөө ирсэн юм? Ямар нэгэн юмар дутагдаад ирсэн юм уу? Үгүй шүү дээ. Есүс Христ хүн төрлөختний төлөө бидний төлөө ирсэн шүү дээ. Гэмтэх хүний төлөө ирсэн шүү дээ. Тэгээ өөрт байгаа бүх зүйлөө өгсөн. Тэгэхээр бид Есүс Христийн төлөө гэж хэлж байгаа боловч бид яг наад илэрсэн болохоор таны ажил дээр байгаа, таны дургуй хүчин хүргэдэг, тантай маргалддаг, голомж нь бидний мөнгийг биднийг дээрэмддэг, бид нарыг доромжилдаг, алж хятдаг тэдгээр гэмтнүүдийнх нь төлөө л бид нар өнөөдөр маргааш та ажилдаа явах байхгүй юу? Та өнөөдөр амьдрын ажиллана. Үүний төлөө бид өнөөдөр энэ дэлхий дээр амьдарч байна. Энэ зүйлийг л бид өнөөдөр ойлгохгүй болвол биднээс яаж Есүс Христийг олж харах юм бэ? Энэ Монгол хүмүүсүүд яаж Монголын итгэгчдээс Есүс Христийг олж харах юм бэ? Тэгэхээр бидний өнөөдөр амьдарж байгаа амьдрал та юунд Коринтоор байгаачлан бид өөрөө өөрсдийнхөө биш болцсон байхгүй юу? Таны амьдрал чинь таны амьдрал биш ээ. Хэрв та мөн гэж хэлжил байвал та маммоныг эзнээ болгоцсон байж тээ. Би зүгээр шуулуухан л хэлье. Тэр маммон гэж юу вэ? Есүс Бурханаас дээр тавьж байгаа эрх ашиг бүгд маммон бохгүй юу? Мөнгө орно, алдар нэр хүнд орно, би өөрөө ч орно, миний хайрладаг эхнэр хүүхэд, үр хүүхэд бүгд орно. Бурханаас дээр тавьж байгаа бүх эрх ашигуд бүгд маммон буюу энэ дэлхийн эзэн. Цаадах бүр цаад нэр нь сатан бохгүй да. Тэгээ хоёр эзэн зэрэг үйлчлээд явах ямар ч боломжгүй. Матай дээр байгаа. Тийм учраас та одоо бид нар Монголын итгэгч нар бид нар тэр тусмаа та хэрөө Бурхны үгийг дамжуулдаг та пастор хүн болвол тэр тусмаа таны амьдрал бидний амьдрал биднийх биш байхгүй юу? Таних биш. Тийм учраас та юунд та өөрийнхөө нэр хүндийн төлөө өхөн хатан тулалдна вэ? Бидний нэр хүнд чинь биднийх биш дээ. Юуны төлөө бид нар чуулгандаа олон хүн ирүүлэхийн одоо юу гэдэг нь чуулгантайгаа өрсөлдөн вэ? Юуны тулд бид тэр мөнгө өргөлийн цаана байгаа тэр мөнгө цаана сүнслэг ямар их ашиг байна. Хэр байгаа бол та өөр би хин нэг хандж хэлээгүй. Хин нэг нь танд тийм та дотор чинь ариун сүнс таныг буруутгаж байгаа юм шиг танд мэдрэмт төрж ивэл ариун сүнс ахгүй да. Би таныг танихгүй мөртлөө би зүгээр л ерөнхий юм ярихад тэр нь сонсохдоо энэ хүн ямар зөвүүн шүүж ийна гэж яриад тэгээ тэрэнд нь та шүүгдэж байгаа мэдрэмж байвал ариун сүнс байхыг үгүйсэхгүй шүү дээ. Ариун сүнс чинь юу гэдэг бидний зохиосон нэгэн биш шүү дээ. Агуу хүчтэй Есүс Христ Бурхны сүнс шүү дээ. Фарисеучуд хуулийн багш нар яаж буруутгалаа? Одоо энд ярьж шүү дээ. Та нар юунд ёр муу бодлыг бодно вэ гэж байгаа шүү дээ. Уг нь яг харах юм бол Библийн дагуу юм шиг юм бодцсон. Гэхдээ тэд яг сүнсээр бодоогүй. Гэтэл Петр яалаа? Та бол Христ амьд Бурхны хүү гэдгийг загасчин зүгээр нэг загасчин Зиалот номын гишүүн жирийн нэг хүн тэгээ нөгөө нэг айхтар ууртай тэр Петр чинь зүгээр нэг юм тэгээ доод нийгмийн нэг хүн
ийм агуу сүнслэг зүйлийг ариун сүнс түүнд хичилж байгаа зү. Гэтэл мэдлэгтэй хүмүүсүүд нь тэр мэдлэгээрээ саад болж штэ. Одоо энэ хуулийг мэддэг гэж заадаг гэсэн юм нь бардамнал болоод гэтэл яг өөрсдийнх нь хуульд нь хэлэгдсэн одоо энэ дээр баахан иш үзүүлэлгүүд донд хэлэгдсэн тэр гол юмыг харж чадахгүй нүдэн сорж байгаа зү. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр бид үг заадаг, үг номлодог, сайн мэдээ ярьдаг, хайртай гэж хэлдэг те. Бид Есүс Христийн нэрээр хайртай, Христ итгэгч нар бол тэгин мэг ингээл яриа л байна л та. Гэхдээ яг үүндээ бол би ч гэсэн одоо өнөөдөр 2003 онд баптизм хүртээ те 10 гаруй жил түүнээс өмнө ч явж исэн. Энэ хугацаанд би яг итгэгч нараас яг үнэхээр агуу хайрыг, итгэлийн агуу гайхамшигтай хайрыг мэдэрсэн, үнэхээр хайрын зүгээс өгсөн хүмүүсүүд маш ховор байдаг. Тэр тусмаа бид танилынхаа хүрээнд их сонио. Би их гайхамшигтай. Би энэ бод их гайхамшигтай зүйл бодоод байна л да. Яг чуулган дотроо бид бие биенээ яг хайрлах хайр юу вэ? Ахын дүүс нар минь. Тийм учраас бид нар үнэхээр үйлдэхгүй болвол, үйлс гаргахгүй болвол бүр цаашлах юм бол Матай номон дээр байгаа шүү дээ. Матай номын энэ дээр байгаа. Өөрийгөө мэхлэгчд гэдэг хэсэг байгаа. 6 хоног 7 дугаар бүлэг дээр байгаа. Та уншаарай. Тэн дээр юу гэж байгаа вэ гэхээр Бурхны хаанч хэн Бурхны хаанчлалд орох вэ гэхээр Бурхан Аавын хүслийг үйлдэгч нар л орно. Түүнээсээр таны нэрээр Есүсийн нэрийг байж иш үзүүлсэн, чөтгөрийг хөөсөн, гайхамшиг үйлдсэн тэр үйлчлэл чинь хизээч Тэнгэрийн хаанчлалд орох юм биш гэдэг байгаа байхгүй да. Тэр утгаа бид нар Есүсийн эзэн минь буюу Есүс Христ миний эзэн гэж болоод тунгалаад явж байгаа тэр итгэгч хүн хүртэл Тэнгэрийн хаанчлалд орохгүй байх магадaltaй байгаад байна шүү дээ. Ийм аюултай нөхцөл байдал донд бид яваад байна. Яагаад аюултайг яриад байна вэ гэхээр Монгол чуулганы Монгол итгэгч нарын дунд үйлс өнөөдөр байна уу гэдэг дээр их аюултай юм яригдах магадлал байгаад байгаа байхгүй да. Тэр нь илэрж байгаа зүйлс нь Монголын нийгэмд ч илэрж байна, сайн мэдээ үн хүчгүй болж байна, чуулганаас хүмүүс явсаар байна, итгэгчдийг хоёр нүртэй гэж хүмүүс харж эхэлж байна. Тэгээд өнөөдөр би жишээ нь хинч үедээ та өнөөдөр ингээл өвдөөл ингээл асуудалд ороход зүгээр нэг энгийн итгэгчтэй ямар нэгэн нэр хүндгүй байхад чуулганд нэр хүндгүй энгийн итгэгч ингээд ямар нэг юм ороход тэр хүний төлөө хүмүүс хэр их байна. Хинч хараагүй нууцаар орших тэр үед. Тийм иймэрхүү зүйл ямар ч яригдэж чинь тэгээд бүгдээр ямар ч ингэ өнөөдрийнхөө зүйлийг дүгнэхэд ямар зүйл дүгнэгдэж байгаа вэ гэхээр ер нь ингээ Матай номыг ингээ анзаарах үед бол ерөнхийдөө маш чухал яригддаг зүйл бол Тэнгэрийн хаанчлал нэгдүгээр яригддаг. Хоёрдугаар Тэнгэрийн хаанчлалд орох, Тэнгэрийн хаанчлалын хүмүүсүүдийн дүр төрхийг яригддаг. Энэ үед юу гэхээр ариун сүнсний хүчээр л боломжтой гэдэг. Хоёрдугаар зайлшгүй бидний Тэнгэрийн хаанчлалд орсон үнгүү тэр өрөөгдсөн зөвтгөгдсөн хүч авагдсан тэдгэр хүмүүсүүд энэ дэлхий дээр гэрэл давс болж амьдрах сайн үйлсээр энэ дэлхий дээр Бурхныг алдаршуулах тэгээд хаанчлалын төлөө өнөөдөр энэ дэлхий дээр өлсөж сангахад хүртэл баяр хөөртэй байх хэмжээний юм ярьдаг. Тэр бүгдээр ямар ч байсан гэсэн сүнс дотор алхахыг тэгээд хамгийн сүүлд нь ганц өгүүлбэрээр дүгнэх гэж хичээе. Тэр нь юу гэхээр өнөөдрийн саа өвчтөе хүнийг эдгэх энэ үйл явдлын үед Есүс яг энэ Матай номоод амжуулан ямар зүйлийг уншигч нарт хэлхийг хүсэж байна гэж би харж байгаа. Тэгэхээр энэ дэлхий дээрх хүн төрлөختний амьдралын зорилго, хүний хэрэгцээ, хамгийн чухал хэрэгцээ тэр тусмаа итгэгч хүмүүс бүр тодорхой хамгийн чухал хэрэгцээ юу вэ гэхээр гим нүглийг шийдсэн цор ганц тэр эзэнг өнөөдөр та мэдхүү те тэр эзний амьдрсан амьдралаар амьдрах. Тэгээд тэгснээрээ тэр цаад уг үндэсээ бид нар өнөөдөр асуудлаа шийдэх. Үүнийг л бид өнөөдөр өөрсөддөө нэгдүгээр хоёрдугаарт тэгж үндсээ шийдсэн бол тэр үндснээс чинь аяанда модон үрээс чинь аяанда жимс ургана. Тэгэхээр жимс ургасан амьдралаар амьдрахын тулд бидний үр ямар вэ гэдэг асуудал. Өнөөдөр Есүс Христээр саа өвчтөе хүнийг шууд өвчин эдгэхээс наана хамгийн түрүүнд яалаа. Үрийнх нь асуудлыг шийдэж байгаа зү. Сүнслэг асуудлынх нь үр. Тэр өвчнийх нь үг үндэс нь юу вэ? Гим нүгэл.
Тэгэхээр бид өнөөдөр гим нүглийнхээ асуудал чинь бидний хамгийн чухал зүйл. Есүс Христ үнэхээр бүрэн шийтсэн гэдгийг та мэдлэгээрээ мэджиж болно. Хэрвээ үнэхээр тэрэнд та итгэж байгаа бол бид шинэ амьдрал руу орсон шүү дээ. Даниэл 9-ийн 24 дээр байгаа. Мөнхийн зөвтгөлд бид орсон. Тэг бидний гим нүглийн асуудал шийдэгдсэн бол Яаков 2 дээр байгаачлан бид үйлс тэгээ Галаат 5:22-23 дээр гарна. Аяанда биднээс үр жимсүүд гарна. Тийм учраас бүгдээр хамтдаа залбирая. Юу гэж залбирах вэ гэхээр ямар ч үсэн гэсэн өнөөдрийн хэсэг нэлээ орой эхэлсэн учраас бас нэлээд одоо юу гэдгийг чухал сэдв байсан учраас ямар ч үсэн заавал дуусгахыг хичээлээ. Тэгээд бүгдээрээ яг одоо эзнийхээ өмнө даруухнаар ирээд залбирая. Юу гэж залбирах вэ? Та юу гэж бодож байна? Ямар ч үсэн миний уриалга бол бүгдээрээ хамтдаа яг эзний өмнө хин гэдгээ яг энэ цаг өчий. Тэгээд магадгүй унтах цаг ч гэсэн яг ирж гин те. Тэгэхээр амрахтаа бүгдээрээ яг эзний өмнө ямар өрөвдөлтөй, ямар дорой нэгэн гэдгийг өчий. Тэгээд энэ дэлхий дээр бид Бурхныг төлөөлөгчөөр амьдрахаар бид дуудагдаад Бурхны Есүс Христийн бид төлөөлөхөөр энэ дэлхий дээр амьдрсан мөртлөө өнөөдөр бид өөрийнхөө амьдралаараа л амьдрсаар байна уу? Хэрвээ тийм бол бүгдээрээ эзнээс гимшин уучлалтгүй. Тэгээ маргааш гэдэг өдөр эхэлж байгаа шүү дээ. Эзэн хүсвэл өнөөдөр ч гэсэн бид нарыг өхүүлэх. Өнөөдөр ч гэсэн биднийг цагийг дуусгах тийм эрх мэдэл нь байгаа шүү дээ. Гэтэ биднэрт маргааш гэдэг өдрийг эзэн биднэрт үнгүүгээр бэлгэлж байна. Бид маргааш гэдэг өдрийг бид авах албатай биш шүү дээ. Бид амьд явах ч албатай биш. Бид өөхөх ёстой гэмтэй учраас. Гэтэл бид амьд байна. Маргааш гэдэг өдрийг эзэн биднэрт бэлгэлж байна. Яг юуны төлөө юм бэ? Хин нэгэн хүний сүнслэг одоо энэ авралын төлөө шүү дээ. Өнөөдөр хүмүүс энэ дэлхийд амьдрал хэлдэг янзын одоо зорилгоо хийгээл амьдралын зорилго гэл зөндөө олон зүйлсүүдийг ингээл зохиочихсон улс төр нийгэм ингээл зөндөө юм бодоо явж байна. Энэ зөвхөн өнгөцгөн байхгүй. Яг жинхэнэ энэ дэлхий дээр хүнд юуны төлөө төрж ийнэ гэхээр хүн үхэхийн тулд баг төрдөг. Тэгээд үхэхээс өмнө үхлийн дараах асуудлаа шийдэхийн тулд гим нүглийнхээ асуудлыг шийдэхийн тулд төрдөг амьдэрдэг. Тэгэхээр үүнийг шийдэх цор ганц механизм нь юу вэ гэхээр бид нар байхгүй да. Танаас өөр хинч байхгүй. Та бид нар өнөөдөр маргааш ажил та хаашаа явах юм? Тэр явах газар дээрээ үйлсээрээ нэгдүгээрт үйлсээрээ амьдралаараа хандлагаараа хайраараа тэгээд үгээрээ бид тэдгэр хүмүүсүүдэд сонголт байгаа. Тэгээд сонголт сайн мэдээг нь ийм муу мэдээг нь ярина. Муу мэдээ байна. Тэгээд сайн мэдээний ийм сонголт байна гэдгийг нь бид хэлж тэгээд нэгдүгээр хоёрдугаарт энэ сонголт чинь зүгээр нэг хоосон үг биш гэдэг өнөөдөр ч гэсэн баталж байгаа зү. Гим нүглийг уучлах эрх мэдэлтэй гэдгээ дараагаар нь тэр хүний өвчнийг эдгээснээрээ баталж штэ. Есүс байнга тэгдэг. Номлодог дараа нь заавал хаанчлалын хүч болгож гайхамшиг үйлддэг. Тэгэхээр бид нар ч гэсэн өнөөдөр хоосон үг биш байхын тулд бид өнөөдөр амьдралаараа үйлсээрээ бас Тэнгэрийн хаанчлалынхаа эрх мэдлээрээ Есүс Христийн нэрээр бид нар гайхамшигыг үйлдэж, хайрыг үзүүлж, бусдад өгж, бусдын төлөө амьдарч, золиослогдож, бусдын төлөө та маргаашил өглөө сэрэх зоригтой байхгүй юу? Тэгэхээр энийгээ бүгдээрээ бодоо тэгээд тийм байтал бид өнөөдөр хэний төлөө амьдраад байгаа юм бэ? Бурханаас илүү өөр хувийнхаа мөрөөдлийг, хувийнхаа амьдралыг тавьчаад маммон гэдэг тэр өөр хоёр дахь эзнийг амьдралынхаа эзэн болгочоо тийм утгагүй амьдралаар амьдраад байгаа юм биш үү? Бүгдээр хамтаа гимшээ залбираад өнөөдрийн цагийг өндөрлөө. Эзэн бурхан минь энэ цагийг бид танд даатгая. Тэгээд маш орой анх удаа бас орой эхлээд мах бодмон ч гэсэн ядарч оюун санаа минь ч гэсэн бас дундаа бас сарниж сорилтонд орсон ч гэсэн эзэн минь байх ёстой газараа яг байгаад яг л тэмдэглэсэн зүйлийнхаа дагуу ярихыг хичээж ариун сүнс таны дуугалыг сонсхийг хичээж сатан эзийгээр бузар муу чөтгөрүүд хэдийгээр бид нар лөө дайрсан ч гэсэн магадгүй зарим нэг нь ч гэсэн сонссон байх. Тэгээ эзэн минь энэ үед бид нар заашгүй өөрсдийнхөө эрх мэдэлтэй сонголтоороо байх ёстой газараа байлаа эзэн. Тэгээд бид өөрсдийнхөө мэдрэмжээрээ биш зөвхөн Тэнгэрийн хаанчлалын төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу бид ойлгохгүй байсан ч мэдрэмж муухай байсан ч бид хийх ёстой зүйлээ хийгээд байх ёстой газараа байсаар л байх болно. Өхөн үхтлээ.
хідэн дэлхий дээр бид хэдэн жил амьдрахаар та биднийг төлөөлсөн. Тэр хугацаанд бид бусдын төлөө, таны төлөө, хаанчлалын төлөө амьдрахаар бид өөр биднэрт сонголт байхгүй. Библиэлд хэлсэн. Гэтэл сонголттой мэт явж байгаа, сонголт байгаа мэт бодож байгаа тийм балчир бид бүгдийг эзэн минь та энэ цаг мөчид эзэн та өршөөгөөч нэгдүгээрт бид үнэхээр дорой байна аваа. Тэгээд Монгол итгэгч нарын маань итгэлийг та итгэлгүй байгаад минь та биднийг өршөөгөөч. Тэгээд та итгэлийг биднэрт биелгэлээч. Тэгээд эзэн таны үнэн үгийг ойлгож, үнэн амьдралдаа хэрэгжүүлэх үед л ойлгогддог үннүүд гэж бас байна. Тэр үннүүдийг ойлгох үед л бид чөлөөлөгддөг. Чөлөөлөлтүүдийг их чөлөөнд гарч улам их мэдлэлтэй гардаг эзэн. Тийм учраас аваа бид үйлдэхгүй бол таны үгэн дотор байхгүй бол бид дорой байсаар л болно. Хаанчлалын тэр хүч чадалд бид саад болсоор л байх болно. Эзэн минь үүнээс болж хэдэн хүн өөх вэ? Хэдэн хүн хаанчлалын ивэл өрөөлөөс холдох вэ эзэн. Бидний өршөөгөр аваа. Тэгээд яг энэ цаг мөчид таньда даатахыг тэгээд бид үнэхээр дорой гэдэг хүлээн зөвшөөрч байна. Тэгээд дараагийн цаг хүртэл та бидэнтэй хамт байгаараа 3 дахь өдөр хүртэл биднийг та хамгаалаарай. Тэгээд энэ цаг мөчид бидэнтэй хамт байсан. Ариун сүнс эзэн бурхан таньда өнөө оройгоо тань даатахыг, унтах нойроо бас даатахыг. Тэгээд маргааш өдрийг бид зөвхөн таны хаанчлалын төлөө л эхлүүлж дуусгах хүлээ эзэн. Есүс Христийн нэрээр энэ цагийг тань даатан залбирч байна. Амен. За энэ цагийн төлөө талархъя. Тэгээд өнөөдрийн цаг бас нэлээд тулаантай байлаа. Мах үед маань бодолт ерөнхийдөө сая ингээл яхад бол яг дунд та анзаарсан бол дунд нь ингээд их сарнилт орж ирлээ. Сарнилаа дамаа одоо тэр яг тийм итгэлийн суур ойлголтыг ярих үед энд бол чөтгөрүүд бол мэдээж бодол руу янз бүрийн бодлууд өгч зогсоохыг эсвэл шал өөр мэдрэмжүүдийг өгж байгаа байхгүй надад сая тэглээ л дээ. Тэгэхээр иймэрхүү мэтэр ерөнхийдөө итгэлийн амьдрал зүгээр янз бүрийн байдлаар орж ирдэг. Магадгүй та таныг номлол сонсож явах үед маш чухал үед эсвэл үйлчлэлийн үед яг үйлчлэх танаас өөр хинч байхгүй таны очих хөстэй үйлчлүүдийн үед тэр тусмаа бас ингэдэг. Би итгэлийн амьдралаар амьдрах үед бас тэгж ийсэн. Тэр үед тэгэх тусмаа мэдрэмжээ бид даваад байх ёстой газараа байх үед дандаа гой зүйлд эзэн аваачдаг. Нэг төвшөнд аваачдаг, дараагийн төвшөнд. Тэм учраас бид хизээч мэдрэмжээрээ нэгдүгээр, хоёрдугаарт бодлоороо бид удирдуулагдах амьдралаас бид өөр амьдрал руу шилжчихсэн шүү. Тэр бол Тэнгэрийн хаанчлалынхаа зорилгоо мэдээд хоёрдугаарт тэр хаанчлалынхаа зорилгын дагуу юу ч болж исэн явах. Тэр зорилго юу вэ? Бурхан аавын хүслийг биелүүлэх гэж байгаа шүү дээ. Бурхан аавын хүсэл юу вэ? Хамгийн сүүлд нь хэлээд өндөрлөе. Бурхан аавын хүсэл юу вэ? Амь аврах шүү дээ. Йохан хэд дээр байгаа лээ? 4-5 дээр байгаа юу? Самар эмэгтэйг аврах үед яалаа. Самар эмэгтэйтэй Есүс Христ уулзаад үлссэн ядарсан байсан мөртлөө тэр Самар эмэгтэйг авралын процессыг сайн мэдээ авралт хүргээд тэгээ самарчуудын хотоос ирсэн хүмүүсүүдэд сайн мэдээ тараагаад үннийг тунхаглаад авралыг бий болох үед Есүс хүн байсан шүү дээ. Бодтой хүн 100% хүн 100% бурхан. Гэхдээ яг энэ дэлхий дээр бол хүн л байсан. Тэгэхээр тэр хүнд байсан ядрал өлсгөлэн байдал нь яалаа. Яг бодтой нэг юм сүнслэг хүчээр тэнхэрж дагалдагч нар нь ирээд Есүсийг хараад эзэнт хэн хоол өгч вэ гэд гайхдаг шүү дээ. Тэгээд тань хэн хоол өгч вэ гэсэн чинь миний хоол бол та нарын мэдэхгүй хоол байгаа. Тэр миний хоол бол Бурхан эзний хүслийг үйлдэж ажлыг нь хэрэгжүүлэх юм аа гэж байгаа шүү дээ. Тэр нь бол яг өмнө нь болсон Самар эмэгтэйг аварсан аврал. Өөрийгөө сайн мэдээг месиа гэдгийг тунхагласан. Тэгэхээр ийм юр бусын хүч хоолоор бид амьдрахын тулд байгаа. Тийм учраас хэлэх гээд байгаа санаа бол ядралтай байсан ч гэсэн хэцүү байсан ч гэсэн бид хийхээр дуудагдсан төлөвлөсөн зүйлийн ард заавал гарна шүү. Итгэгч нарын хувьд тэр тусмаа Тэнгэрийн хаанчлалын зорилгоо. За тэгээд дараагийн цагаа дахин уулзлаа. Түр баяртай. За баяртай шалаа. 3 дахь өдөр би бол төлөвлөсөн байгаа шүү.